Hegel телевизээс та бүхний амралтанд зориулан бэлтгэдэг Санчаар гарагийн зочин нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаад бид дотоод сэтгэлийн хөгжил буюу бяцлаглалын тухай ярилцахаар Монголын Пипишна судлалын төвийн үүсгэн байгуулагч, буддын гүн ухаан судлаач, дорилгийн Ширин дэвийг нэвтрүүлэгт авирлаа. Мөн бяцалгал гэж юу болох? За тэр дундаа Випашина бяцалгал хизээ хаана хэрхэн үүссэн? За үүнээс улбалаад ямар төрлийн бяцлаглууд одоо өнөөгийн орчин цагт бий болоод байгаа гэх зэрэг бяцлаглалын талаарх олон сэдвийн хүрээнд энэ удаагийн нэвтрүүлэгтээ ярилцсан юм. Ингээд сэтгэлийн амар амгаланг мэдрүүлж аз жаргалд хүрэгдэг гэх бяцлаглалын тухай хамтдаа ярилцъя. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Сайн байна уу та? Сайхан орж иж байна уу? За сайхан орж байна. Сайхан орж иж байна. Юун түрүүнд тантай уулзсных бяцлаглалын тухай илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодсных. Тэгээд яагаад заавал бяцлал гэж? Бяцлал дундаа яагаад заавал энэ Пипишна бяцлал гэж? Мэдээж яг бяцлал гэдэг үг өөрөө энтхэг нэг үгнээс гаралтай. Бяцлал гэдэг бол одоо юугаа өөрийн сэтгэлийг ариусгах, амар амгалан амьдрах арга ухаан гэсэн утгатай үгэлдэ ирмэдэ. За ерөнхийдөө бол нийтлэг ойлголтоор бол бяцлал гэж явж байгаа шүү дээ. Та бол бяцлаглалын багш гэдэг утгаараа би танаас нэн тэрүүнд бяцлал гэж яг юу юм бэ гэдэг асуултаар төлөвлөх эхлүүлэх гэж бодож байна. Бяцлал гэдэг үг одоо Монгол одоо хүмүүсийг сайн ойлгодог. Тэгэхээр энэ үг энтхэг үг нь бол бхавна гэсэн үг байдаг. Бхавна гэдэг нь одоо хөгжүүлэх гэсэн утга. Өөрөөр хэлбэл сэтгэлд байгаа сайн чанарыг хөгжүүлээд мөн чанараа арилгах гэсэн утгатай байдаг. Тэгэхээр энэ ажил нь дахин давтаж мөн чанарыг амархан хөгжүүлдэг шүү дээ. Тэ? Хүмүүс нэг таарах юмыг хийх дуртайч байдаг ч юм уу те. Сайн юмыг хөгжүүлэх бол амархан байдаг. Сайн чанарыг хөгжүүлэхийн тулд дахин давтан хийж таардаг. Тэгэхээр бяцлал гэдэг үг нь тэрний сайн юмгаа дахин хийж сайн чанараа сэтгэлийн чанарыг хөгжүүлэх гэсэн утгатай. Сайн зүйлийг зуршил болгоно. Мөн өөрийн сэтгэлийнхэн буруу дадал зуршлыг арилгах, сайныг хөгжүүлэх гэсэн утгатай. Хүн бүр л аз жаргалтай, амар амгалан аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгэхээр ихэнх хүмүүс одоо мэдхүүдээ одоо баян тансаг болвол аз жаргалтай болох байх гэж боддог. Зарим нь алтар суутай болчвол аз жаргалтай байх гэж боддог. Тэгээд явхад тэр бүхнээс бол одоо яг бүрэн гүйцэд аз жаргал бол хүнд олддоггүй. Яг тэгэхээр ямар ч нэг тохиолдолд хүний сэтгэл тийм буруу дадал зуршил, тайван бус байдал бий болдог, хөгждөг. Тэгэхээр бяцлал хийж тэр сэтгэлийн гүн өөрөөр хэлбэл аз жаргалыг гаднаас хайх биш. Дотроо байх хэрэгтэй юм байна. Сэтгэл тайван болчвол хаан ч гэсэн аз жаргалтай байж чаддаг. Сэтгэл амар амгалан биш бол хаан ямар сайхан пентхаусд амьдарч байгаа ч гэсэн стресстэй, зовлонтой амьдардаг. Тийм учраас ухаантай хүмүүс аз жаргалыг гаднаас хайх биш, дотгошоогоо бяцлал хийж өөрийн дотор байгаа амар амгалан, дотор байгаа муу юмаа арилгаад стрессээ арилгах гэхээр оронд нь амар амгалан байдал бий болдгийг мэдсэн учраас одоо дорн дахин агуу артан бол гадагшаага биш дотгошоогоо. Яг тэр гадна нэг ертөнц байна, дотор бас нэг ертөнц байна. Гадны ертөнцийг бүгдийг судлаж гаднаас аз жаргал хайсанд бол дотор ертөнцөө судалчихаар яг ижилхэн ертөнц дотор байдаг. Хүний дотоод ертөнц гэдгийг тайлбарлаж болох уу? Хэрэгцээ тайлбарлаж болохоор бол таныг товчхон сэтгэл гэсэн ертөнц гэж юу? Тэ сэтгэл гэсэн. Дотоод ертөнц гэдэг нь сэтгэл амгалан байхаа гэж байна. Бид нар жаргал зовлон гэдэг юу хэлж сэтгэл тайван бус зовлонтой байхыг л жаргал зовлон гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр сэтгэл дотоод ертөнцийн амар амгалан гэдэг нь сэтгэлийн амар амгалан л хэлж байгаа. Тэгэхээр бидний сэтгэлийг жишээ хүн бүр өөр дээрээ л тий. Би ягаад тайван бус амгалан бус байна гэхээр би сэтгэлдээ ямар нэгэнд уур хилэн ч юм атаж өтөө ч юм уу энэ энзийн тийм одоо бохир буруу юм үүсгэж штэ. Тэрнээс бол бид нар зовдөг. Тэшэл бол тэгэхээр бяцлал хийгээд ирэхлээр энэ муу юмуд нарилждаг байхгүй. Энэ дотор ертөнцийн амар амгалан болгочвол аз жаргалтай амьдарч болох юм байна гэдгийг дорн дахин артын нээсэн учраас хэвдэнээс анд суугаад дотоод ертөнц рүү ороод дотоод ертөнцийн амар амгалан болгочоор үнэхээр одоо диважин дотор бий болдог. Бяцлал дотор ерөнхийдөө маш олон төрөл байдаг гэж би сонсч байсан л та. Тэгэхээр Випашина гэдэг маань бяцлаглалын бас нэг төрөл нь юу вэ? Випашина гэдэг нь бол одоо дэлхийд олон төрлийн бяцлал байгаа. Тэрнээс бол бас нэг төрлийн бяцлал гэсэн үг. Тэгэхдээ яг гарал үүслийн хувьд бол дэлхийд дээр баг хамгийн анхны эртний бяцлал гэж авдаг. Тэгэхээр энэ бяцлаглаас улбаасан усар олон бяцлалууд. Бурханд итгэдэггүй хүмүүс байна, тийм ээ, шүтлэггүй хүмүүс байна. Яг тийм практик, шинжлэх ухаан тал руугаа итгэдэг тийм хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс
энэ бясалгалын төрлийг энгийнээр тайлбарлал. Яг одоо бурхан гэдээ ярихлаар одоо шашин хэрэгсэ байдаггүй байхгүй. Би нөгөө энтгэгт олон жил одоо энэ чиглэлээр сурч байж байгаа хугацаанд бол энэ бурхан бол ямар нэг шашин бий болгох гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл тэгээд дээрэс нь бурхан бол ялангуяа тэр шашинны одоо мохорс үзэггүй материалист бодит юмд итгэдэг хүмүүст бол бурханаас заасан бол яг таардаг. Тэгэхээр тэр шууд мохорс үзгээр хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ. Тэгэхээр яг одоо бурханы заасан сургаал ном дээрэс нь практикийн бясалгал бол жинхэнэ одоо үнэхээр итгэхгүй байгаа хүн ирвэл бүр сайн. Яг тэр хүмүүс чиний хэлсэнд итгэхгүй хийж итгэх юм. Үнэхээр ач тусны итгэж бодитоор мэддэгдэв итгэх юм гэсэн. Тэгэхээр бол энэ яг вишна бясалгалын хувьд бол одоо ямар нэг шашин юм байдаггүй. Бүх шашныг хүмүүс ажиллах нь одоо дэлхийн 130 гаруй орнууд явж байгаа бясалгалууд бол бүх шашных нь орж сууж байгаа. Тэгэхээр энэ 10-аас суугаад ямар нэг хүний шашинд болдог байхгүй. Тухайн хүн Христ бол Христ ялгаагүй хэвээрээ бурхан шашинтай бурхан шашинтай хэвээрээ лалд хэвээрээ өөрчлөлт юу гардаг гэхээр стресс амьдрал хүн болол гардаг. Тэгэхээр энэ бясалгал хийгээд ирэхлээр нөгөө сэтгэл биднийг зовоодог зүйл юу гэхээр гадны хинж биш. Бид өөрсдөө. Бидний өөрсдөө зовоод байгаа юм чинь зүйл бидний сэтгэлийн буруу дадал зуршлууд. Амархан ууралдаг, амгалан уцаарладаг, тэг хямардаг. Тэгээд ажлын нэг стрессээс болоод. Тэгэхээр бясалгал ихлээр тэр бүхнийг ойлгочихж байгаа учраас тэрний оронд амар амгалан бий болно. Дээрээс нь ухаарл. Би ууралсаас би өөрөө л зовож байгаа. Тэгэхээр ямар тэнэг хүн өөрийгөө хорлох юм бодгоо тийм. Тэгэхээр уур бие зовоо тийм уул мөрий зовоо гэж монголчууд ярьдаг шүү дээ. Өөдөө шийдсэн жил өрөнд л батар. Өөрийг хийсэн сайн муу үр дагавар өөр яг тэр үйлдэлийг би хийчлээ шүү дээ. Тэр үйлдэл юу гэж бас тэр үйлдэл нь миний өмч. Сайн юм хийсэн бол сайн үр дагавар над дээр байна. Муу юм хийсэн бол муу одоо дайрна. Тэгэхээр ингээд ойлгоод ирэхлээр хүн өөрийгөө хорлохыг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр үеийн өр гэдэг ойлголтыг ингээд ухааруул энэ манай Монгол улсад их хэрэгтэй. Одоо сүүлийн үед ингээд ан хийж ийн гэж явцгаах юм дээ. Хямраас иргэн гэл. Тэгж одоо нэрээ амьтан алчаад одоо юуны хямаас ирэх юм ч одоо. Тэгээд нэг одоо энэ техникийн юм үлгэр гэдэг юм л да. Нэг лам хүн энэ одоо юу хойнаалах гээд хойнаалж бурханд их гээд явж исэн. Тэгсэн чинь нөгөө хойноо аваачаад усанд угааж голроо авч угаачаад угаахгүй явж байхгүй. Тэгсэн дагаа явж исэн хойно эхлээд нэг инээсэн. Ажиснаа үйлсэн. Тэгэхгүй чи ягаад инээ ягаад үйлээ гэсэн чи. Би одоогоос 500 төрлийн өмнө чам шиг ийм лам байсан юм аа. Тэгээ бурхнаа дахин гээд нэг хонь гаргасан. Тэр үйлийнхээ үрээр би сүүлийн 499 төрөлдөө би хонь болж алууллаа. Одоо алуулчих юм бол дахиж би хонь бол төрөхгүй. Одоо тэгээд энэ хонь бол төрж алуулахгүй. Тэгээ одоо энэ үйл үрээс салж байгаа учраас би баярлаад инээсэн юм. Яагаад болсон гэсэн чи хөөрхий энэ тэнийг амтан намааг алчхаад 500 төрөлдөө хонь бол төрүүлж алуулхантай гэж бодоод чамаа өргөдөж би үйлсэн юм аа гэдэг. Харахад үлгэр юм шиг мөргөө мөртлөө үйлийн үр гэдэг бол хийсэн ажлын үр дагавар. Одоо манайхан ингээд нэг ихэнх хүмүүс ингээ хүмүүс харахгүй байх юм чинь гайгүй маяг гэдэг юм хийдэг. Яг тэр хийсэн үйлдэл чинийх учраас чамтай хаач байсан хамт явна. Саран дээр очсон ч тэр яг тэр чиний үйлдэл чиний оюухантай байж байгаа шүү дээ. Тэр файл дагаал явна. Сайн хийсэн бол чамайг хаач байсан шүүдэр шиг жаргаагаад явна. Муу хийсэн бол хаач байсан тэр үйлдэлийн үр дагавар нь гарна л гэсэн үг байхгүй. Випашана бол энтхийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 2500 жилийн тэртээ Бурхан багш Гаутам хүн төрлөختнөө дахин нээн илрүүлсэн бөгөөд түүний 45 жилийн турш заан сургаж номлож байсан бүх сургаалын гол үндсэн гэж үздэг байна. Бурхан багшийн үед хойд энтхийн олон сая хүн энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналлаас ангижирсан бөгөөд нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Төдөлгүй энэхүү бясалгалын арга энтхийн хөрс зэрэгэлдэх Бээрэм, Шри-Ланк, Тайланд, Монгол зэрэг орнуудад дэлгэрч гайхамшигт үр дүн өгсөн хэмээн тэмдэглэсэн байна. Бурхан багш Нирвандор үзүүлсний 500 жилийн хойно Випашана бясалгал энтхэг орноос устан алга болжээ. Бусад орнуудад ч мөн энэхүү бясалгал цэвэр ариун байдлаа алдсан гэж үздэг байна. Харин зөвхөн Бээрэм улсад энэ төрлийн бясалгалд шин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн 2000 жилийн турш бясалгал үеэс үед дамжин ариунаар хадаглагдан иржээ.
Энэ уламжлалын алдарт их багш Саяжи Обакийн Обашина бясалгал заалгахаар Гоянкаг 1969 онд их багшаар тохон томилсон байна. Өнөө үед энэхүү бясалгалыг их багш Гоянка зөвхөн энтгэх төдийгүй дэлхийн 80 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байгаа юм. 1971 онд таалал болохоос өмнө өөрийн мөрөөдөл биелж байгааг их багш Саяжи Обакийн харж чадсан билээ. Тэрээр ариун номын үлгийн нутаг болсон энтгэх орны ард түмэнд Випашана бясалгалыг эргүүлэн өгөхийг хүсэж байснаа тэмдэглэсэн байна. Их багш энэ бясалгалыг зөвхөн энтгэхт дэлгэрээ зогсохгүй. Энтгэхээс хальж дэлхийн олон орны сая хүнд амгалан авчрах болно гэж итгэсээр иржээ. 1969 оноос хойш их багш Гоянка энтгэхт анх Випашана бясалгал зааж эхэлсэн бөгөөд 10 жилийн дараа Хилийн чандад зааж эхэлсэн байна. Анх бясалгал зааж эхэлснээс хойш 27 жилийн дотор тэрээр 400 гаруй 10 хоногийн бясалгал явуулсан бөгөөд 200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс орнуудад 2000 орчим 10 хоногийн бясалгалыг явуулж байжээ. Бясалгалын 51 төв байгуулагдсанаас 26 нэнтгэхт үйлснэн дэлхийн бусад орнуудад байгаа юм. Биерм химээх жижиг оронд өнөөдөр жил хадгалагцаар ирсэн энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг болон бүр түгэн дэлгэрсээр байгаа юм. Үнэн Аз жаргал амар амгаланд хүрэх энэхүү бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тувтан нэмэгцээр байгаа ч. Эрт үед энэтхгийг дэлхийд даяар номын орон химээн хүндэтгдэг байсан. Өнөөдөр ч мөн ариун номын ганган мөрөн энэтхэг орноос дахин нэг удаа дэлхийд даяар давангаалan уурсаж эхлээд байгаа талаар тэмдэглэн өгүүлсэн байна. Та юу нь яаж авчаад энэ бясалгалтай очирсан юм бэ? Би бас нэг мэдээж манай Монголд арчил гарсан 90 онд 10 дугаар төгсөөд их сургуульд оюутан байсан. Монгол их сургууль. Тэгж байгаад бас энтгэхээс Монгол элчин сайдаар ирсэн Бакула одоо биш одоо Бакуларын хүчээр элчин сайд байсан хүн байна. Тэгээд тэр хүн бол Монголоос одоо энтэх рүү энэ буддын чиглэлийн одоо сургууль соёлуудад хүмүүсийг явуулсан. Одоо Бүрбатгой бас явж ирсэн тэр үед. Тэгээд Бүрбатгой болохоор юуны төвдийн одоо орлогын ухаан сургуульд би болохоор яг энтгэхийн Барнасын төв судлалын сургууль руу тэр хүн намайг явуулсан. Таны үндсэн мэргэжил юу вэ? Буддын гүн хаан хэлтэй. Тэг яг энтгэхийн Барнасын их сургуулийг яг энэ чиглэлээр төгссөн. Тэгээд тэнд сурч байх үед хүн нэг профессор чи бясалгал сонирхоод байсан, хийнэ гэж сонирхоод байсан. Өөрөө тэр бишраад явдаг байсан хүн байна л. Тэгээд чи өнөхөр практик хийж үзмээр байна уу? Харин би одоо ингээд одоо энэ багшнаас аач өгөхгүй одоо ирсэн. Надаас нуугаад байгаа юм уу тий одоо нууц тарны гэдэг шиг нэг нуугаад байгаа юм уу дээрээс ингээд одоо сайхан юм сонсчоод нөгөө гоё юм ачаа тэрийг хийж мэдэрч үзэхгүй болохоор нэг тийм хоосон хүндий одоо нэг тийм цэцэрэхэд болчихоо ирчээд. Тэгс чи харин 11 бясалгалд нь одоо явах ихлэх чинь чи яг чиний хайгаад байгаа юм чиг энэ дагуулж ороод тэгээ 11-аас суусан чинь нөгөө олон жил үзээд одоо зарим нь ойлгохгүй байгаа дэс юмнууд чинь зүгээр 10 хоногт практикаар ороод ирэхлээр өстө нэг хайжаас юм болоод тэгэхээр нэг л амьдж штэ. Энэ амьдралынхаа утга учирыг олох гэж явсан. Тэгээд энтгэхт очоод тэр Бакула багшийн очоод тэр сайхан сургуульд очоод тэр сураад тэгээд бас яг одоо энэ бурхан багшийн өөрийнх нь хэлийг 2500 жилийн өмнө хорвоод заларч ирсэн бурханы өөрийнх нь ярьдаг байсан тэр энтгэхийн хэл байгаа. Пали хэлгээд одоогоор бол нэг эртний латин шиг хэлэлтэй хүмүүс ярих байлцсан. Тэгтээ бол бүх сургаал номууд тэр хэлэн дээр байдаг. Пали, санскрит хэлтэйгээ төвд хэл энийг үзээд тэгээд өөрөөр хэлбэл нөгөө юмны их зохиолоор нь орсон гэсэн үг. Тэрээс орчуулсан ном уншаагүй гэсэн үг л дээ. Тэгэхээр яг одоо файлын хэлэн дээр байгаа тэр ном зохиолуудын үзээс хэлсэн сунаар тэгээд яг тэр энтгэхээс бол одоо Монгол би файлын хэлэн дээр байгаа хүмүүс өөрийнх нь хэлэн дээр альцсан 140 ганцрын бот Монголд аваад ирсэн байгаа. Тэрнээс бас орчуулж Монгол хэл рүү. Тэр цагаас хойш бол энтэх сурах болоодохгүй болсон. Яг тэгэхээр практик хийж байгаа. Мэдэрч авч байгаа. Тэгээд ном судахаар ном судрыг гэж уншихлаар ялангуяа тэр нөгөө их хөлгөний одоо бодисат өнрийн явдал энэ төр гэдэг бол хүний тархинд багтмааргүй тийм бодисат өнрийн явдал чинь буцаан чинь агуу хүмүүс байдаг байхгүй. Ингийн хүнээс шал их өөр. Тэгэхээр тэдний боддог, сэтгэдэг философи ойлголт бол агуу байдаг. Заримдаа бүр ингээд болоод төсөөлөө бодохоор тархинд бол тархи задармаар тийм амар байдаг. Тэгэхдээ тэгээ хийгээд бяцлал хийгээд ирэхлээр харин ойлгомжтой болж эхэлж байгаа. Энэ чинь аажмаар ингээд тэр тэгж болох юм байна бас. Тэгэхээр нөгөө онл практик хоёр хослоод ирэхлээр тэнд энтгэхтэй өнгөрөөсөн 6 жил бол миний бодлоо үнэхээр жаргалтай 6 жил байсан. Тэгэхээр боддын гүн ухааны онлын практик нь бол ерөөсөө бясалгал гэж ойлгож байна. Бяцлал тийм. Ерөөсөө бурхан одоо Будда
хүн төрөлхтөнд юу гол заасан зүйл нь энэ бяцлал. Яг тэр энэ бяцлалыг хийж ижил тэр гэгэрэл ариуслын шатанд хөрж жинхэнэ утгаараа хүн тэр нирваны гайхамшиг мэдэрдэг. Одоо 2500 жилийн өмнө хорвоодоор тэр Готома гэдэг нэртэй тийм хаан ээжтэй, хаан автаа хатан ээжтэй тийм хүн энт хүн. Тэгээд төрөх үед бол тэр үед энтэгт бол асар олон төрлийн бяцлалууд дэлгэрсэн байсан. Тэгээд тэр бяцлалууд нь голдуу анхаарал төвлөрүүлэх дасгал хийж нэг самади гэж ярьдаг шүү дээ. Самади гэдэг нь бол хүн төвлөрөл гэсэн. Одоо анхаарлаа нэг юмдаа төвлөрүүлээ. Дахин жишээлбэл одоо ингээд өөрийг чинь ингээд хараа дахин хараад яванд ингээд асуудал ингээд мэдээ нэг аньсан ч гэсэн өөр чинь ингээд миний бидэнд тавьдаг болоод байна. Тэгэхээр тэр төссөн дээр төвлөрөөд ингээд яваад хахаар цаашдаа хэдэн цагаас ч хүссэн тэрэн дээр төвлөрөөд байна. Тэгэхээр нэг юм дээр асар их төвлөрнө гэдэг чинь асар их ирч хүч энерги төвлөрнө гэсэн. Тэгэхээр энэ самадигийн тийм 8 шат тэр үед дэлгэсэн байсан. Одоо өөрөөр бяцлаглалын тэр бурхны хороо залгасан тэр үед бол одоо баян бяцлаглалын 90 100 байсан байхгүй юу. Тэр үед бол одоо юу гэдэм одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд гадна материал ертөнцийг судлаад яваад байна шүү дээ. Тэгэхээр тэр үеийн эрдэмтэд дотны ертөнцийг судалдаг гэсэн. Дотны ертөнцийг судлаад дотор ертөнц надад ойрхон байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд гадны ертөнцөөр яваад сансар гаргалыг мэдчих явсанд бол дотор ертөнц нь ойрхон байгаа. Энэ л болохоор яг ижлэх ертөнц байгаа гэсэн. Тэгэхээр дотоод ертөнцид аялал сурсан тэр ертөнцид нэг ид шидийнхээ хүчээр аялах чадвартай болоод эхэлдэг. Одоо сүүлийн үед Холливуудын нэг Люси Интер гэдэг кино хийгээд шүү дээ. Одоо тэр эсвэл нөгөө нэг Matrix гэдэг энэ тий. Тэрэнд чинь хоосон чанар тий. Тэгэл ер нь гэгэрлийн өндөр шатанд хүрэх үеийн тэр явдлыг дүрсэлж харуулад байдаг байхгүй. Нөгөө тархины хүчин чадлаа. Тий. Нөгөө нэг эм уугаад тэгээд сүүлдээ бүр ингээд Люсигаас асуухаар чи хаана байна гэж I'm everywhere гэдэг шүү дээ. Тэр нөгөө оюун ухааны өндөр шатанд хүрээд тэгэхээр тийм гайхамшигтай юм л хүн ордог байхгүй. Тэр тэгэхээр одоо жишээ нь Люси гэдэг кино бол бүр ор тас хийсвэр кино биш гэсэн. Биш. Тэр бол яг бидний мэдэрдэг байгаа юм тэнд гаргаад байгаа байхгүй. Ер нь тэр бяцлалууд ингээд яхаар цаанаас тэр нөгөө нэг яг ингээд жинхэнэ одоо эртний тэр юунууд бяцлалууд бол дандаа тийм философтой, зоригтой тийм ээ. Ихэнх одоо орчин үеийн гадар байгаа бяцлалууд энэ тэр нэгсээр сайхан хүний нэг тайван болгох тийм ээ. Тайвшруулах нэг сайхан төр зур сайхан одоо уурс цагийн харилцаагаа нэг тийм болох зорилготой. Яг эртний одоо ялангуяа бишнээс бол яг зөвхөн тийм биш байхгүй. Энэ бол өөрөө дотроо цэвэр шинжлэх ухаан байгаад явдаг. Өөрөөр хэлбэл анхаарлаа төвлөрүүлэх дасгалыг хөгжүүлээд ингээд одоо энэ 10 хоногийн бяцлаглалын үед бол эхний 3 хоног нь бол нэг анхаарал төвлөрөх дасгал хийдвэл яг. Тэгэхээр анхаарал одоо бидний 10 хоног хийж байгаа 3 хоногийн хийж байгаа тэр анхаарал төвлөрөх дасгал энгийн одоо бус бяцлаглалын хийдэг төвлөрөл хоёр өөр байна. Зорилго нь өөр. Одоо энэ өвчнөө бяцлал бол одоо хүний сэтгэлийг зүгээр нэг төр зур амгалан болох биш. Мөнхийн ас жаргалтай амгалан байлгах тэр шатанд хүрэх зорилготой. Та одоо хичнээн жил яг энэ бишнэ бяцлалаа 91 онд анхсуусан. Тэгэхээр одоо 28 жил болж тээ. Тэгээд энэ бяцлал маань өөрөө асар хол юм бяцлал байхгүй. Нөгөө нэг яг л нөгөө хүний үйлдэлтэй адилхан те нэг үйлдэлийг хүн олон давтаад байх юм бол мэдээж яг тэр үйлдэлээр нь гаршина гэдэг шиг 28 жил яг ийм төрлийн бяцлал хийгээд ирэхлээр одоо нөгөө тодорхой хэмжээний төвшин гэж байдаг байна. Мэдээж та ямар төвшөнд байгаа гэж өөрийгөө тодорхойлдог байна. Тодорхой одоо жишээлбэл тодорхой төвшөнд хүрээд тэгээд бусдад заах шаардлага. Өөрөөр энэ замаар яваа тодорхой шатанд хүрчээд одоо би ганцаараа бас явчихмаар байгаа байхгүй үн эцсийн шат хүртэл. Тэгэхээр энэ монголчин энийг чинь хүмүүст хөрмөр биш үү те. Адаглаад иргэн тойрны хавлаа гээл те. Тэгэхээр энэ хүмүүсийг хөтлөнгө хамт ингээ явахаар гоё явах. Ганцаар явсан бол ингээд зөвхөн хүнийг аз жаргалтай болох нэг хязгаар аз жаргалтай байж байгаа л явандаа сэтгэлийн гүнд байгаа сэтгэлийн нөгөө сая нэг стресс ярьсан шүү дээ. Сэтгэлийн хэр болдог. Тэр нь гарч ирэл давалгаалаад дахиад тэгэл хямраал явдаг. Тэгэхээр энэ зорилго нь болохоор нөгөө гэгэрэл ариусл гэдэг нь хизээч хямрахгүй болох тэр шат руу хүний оюухны хөгжлийн оргилд хүргэх гэсэн үг л дээ. Ингээд тэр зорилгын талаас нь авч үзэх. Хийж байгаа бяцлалуудаа шат дарааллын авч үзэхлээр одоо би бол өөрөө нэг энтгэд олон бяцлал туршиж явсан учраас би бол миний хувьд бол энэ бол нэг юу гэдэг өтөргөд гэлцэх од гайхамшиг гэсэн үг. Миний хувьд бол энэ тэгэж зөвхөн би ч биш. Америкийн эрдэмтэд ч гэсэн судалгаагаар дэлхийн бүх бяцлал одоо йогийн бяцлалууд, тарины бяцлалууд бүгдийг судалж явж байгаа. Энэ оюун ухааны оргилд хүрэх хамгийн дээдэн байна гэдгийг тогтоосон байна яг. Тэгж явж байгаа. 28 жил сэтгэлийн дотоод амар хамгааллыг мэдэрчихсэн гэдэг утгаараа та одоо юмыг арай өөр өнцгөр хардаг болов. Дандаа гоё өнцгөр. Тэгэхээр намайг зовоодаг юм хараад байдаг. Дандаа намайг хүн харахад хууч уралдаг байсан бол харах үйлдэлийг
твчиж өөрийгөө твчээрийн чадвараа хөгжүүлэхэд ашиглав. Тэр хүнд баярлалдаг. Ямар ч хүн төгс биш шүү дээ. Төгс гэрэл өрөөгөл бол асуудал. Тэнгуут нь тэр хүн энгийн хүн бол намайг миний муу гэхээр уурлаа шүү дээ. Бурхан юу ч юм те. Би чинь зүгээр шүү дээ. Одоо бясалгал хийдэг болсон хүн тэр хүний хэлснээс өөрийнхөө алдааг олж байгаа гутаа тэр хүнд баярлаж байгаа. Найз нар бол хэлэхгүй шүү дээ. Одоо хэлчихвэл энэ гомб явал. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө намайг өөрөөр ямар ч нөхцөл байдлыг өөртөө ашиглаж байгаагаар өөртөө хэрэгтэйгээр мөн бусдад хэрэгтэйгээр эргүүлж чаддаг бол. Та хамгийн сүлд хизээ уурсан юм байна. Ууралт бол гарна л да. Гэхдээ ерөөсөө тэр нөгөө сэтгэлийн шилэг хүүхд мөхтэй ч гэсэн загнаж уурлаа шүү дээ. Тэр сэтгэлийн гүнд ерөөсөө хар буруу бодол байхгүй. Одоо шилбэл хүүхд галуу руу гүйж хахад авч тавьж таарна шүү дээ. Хүч гаргаж таарна. Тэгэхээр хуучин бол ууралж ингэж тавьдаг байсан. Одоо хайраар энэ үлдээ хийж. Тэгэхээр нөгөө сэтгэлийнхэн гүнд нөгөө хар юм байхгүй болчихсон шүү дээ. Оюун санааны хувьд илүү эрх чөлөөтэй, илүү өөр төвшөнд гардыг болов? Өөр төвшөнд хүргэдэг гэсэн үг тийм. Бясалгал хийснийхээ үр дүнд амьдралаа тэр чигт нь өөрчилсөн, оюун санаа, бие махбодд нь ихээхэн өөрчлөлт орсон олон жишээг дурдж болно. Бясалгал, йог, мөргөл залбирал нь бүхэлдээ эрүүл мэндийн шинжилгээ ухааны нэр томьёонд сэтгэлийн амар амгалан бий болгох техник гэсэн ангилалд багтдаг байна. Эдгээр техникүүд хэд хэдэн судалгааны сэдв болсон байдаг. Тогтмол хэвшүүлснээр биед шууд нөлөө үзүүлж, зүрхний цохилт, цусны даралт, стресс, уур уцаар хүчил төрөгчийн хэрэглээ гэх мэт олон хүчин зүйлд эергээр нөлөөлдөг болохыг баталсан байна. Үүнийг өдгөөгөөс 40 гаруй жилийн өмнө анхлан Бенсон Хенригийн хүрээлэнгийн захирал Herbert Benson хамтарсан судалгааны өгүүлэлтэд дурдж байж. Сүүлийн 8 жилийн турш зүрх судас тархины өвчтөй хүмүүсийн сэтгэлийн амгалан тайван хариу үйлдэлд датуулах хөтөлбөрт хамрагдсан мэдээллийг цуглуулсан байна. 4,000 гаруй хүний мэдээлэлд шинжилгээ хийсний дараа үүнтэй адил бүлгийн өвчтөй 14,000 гаруй хүмүүстэй харьцуулан судлахад хөтөлбөрт хамрагдсанаас хойш 1 жилийн хугацаанд тэдний эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдал 43%-аар буурсан байна. Бие хүмүүст эрүүл байх маш олон хаалга нээлттэй байдаг ч ихэнх нь хэрэгтэй цагт тохирсон хаалгаар ордоггүй гэж үздэг. Нийтийн эрүүл мэндийн үүднээс авч үзвэл эдгээр аргуудыг хүмүүс өөрсдөө хайж болгохыг нь хүлээж байснаас аль болох хурдан тэдний эрүүл мэндийн үйлчилгээний нэг төрөл болох хэрэгтэй. Тийм ч учраас оюун санаа, бие махбодын харилцан хамаарлын арга хэрэглэх нь маш бага зардалтай. Эрсдэлгүй учраас жирийн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлэх нь зүйтэй гэж судалгааны багийн гишүүн тайландаа дурдж байна. Та өглөө биеэ цэвэрлэхээр шүршүрт ордог. Дараа нь өдөр тутмын үйл ажиллагаагаа хийх болно. Өдөржин усанд орох шаардлагагүй. Яг л үүнтэй адилхан. Бясалгаж сэтгэлээ тайвшруулад дараа нь бусад үйл ажиллагаануудаа явуулах хэрэгтэй юм. Өөрийн амгалан тайван байдлаа хадгалах нь амар биш. Гэхдээ дасгалаа тогтмол хийх нь үүнийг илүү хялбар болгоно. Бясалгал гэдэг нь энэ мөчийг хүлээн зөвшөөрч хорон бүрт гүнээсээ амьдрахыг хэлдэг. Ердөө энэ ойлголт болон хэдэн өдөр тасралтгүй бясалгал хийхэд амьдралын чанараа өөрчлөх бүрэн боломжтойг олон хүн баталсан байдаг байна. Eagle News телевиз ээлжид медиа экспого үзэгч танд хүргэж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай улсын нийт хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах тогтолцооны өвчин, зүрх судасны тогтолцооны өвчин, шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, гэмтэл, хордлого ба гадны шалтгаанд эмгэг байсаар байна. Эдгээрийн 10,000 хүн амд эзлэх хувь хэмжээ жил ирэх бүр өсөж байгаа юм. Сэргийлэх боломжтой ч иргэд өөрөө өөрийгөө дур мэдэн эмчлэх, тууштай эмчлүүлэхгүй байх, хүндэрч эцсийн шатандаа ороод л эмнэлэгт ханддаг гэх мэт шалтгааны улмаас эдгээр өвчлөл нийт хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тиймээс энэ удаагийн медиа экспогоороо иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр боллоо. Эрүүл мэндийн боловсрол олгох медиа экспо.
шилдэг цувралуудыг нэг дөрөөс үзэх боломжтой хийд цуврал багц Innovation-д нэмэгдлээ. Зөвхөн хайр хүндэтгэлийн 3 сард Lacoste, Gucci, Boss, Tommy Hilfiger, Clarins, Skechers, Bioterm, Clinique брэндүүдээс хийсэн таны хөдөлгөөний холбоор ваучертай. Улаанбаатар дэлгүүр 1 давхурт. Хүн яг сэтгэл одоо бохирдоод хэртэд ирсэн үедээ бясалгалыг одоо нэг бие угаахтай адилтгаж ингэж хийх шаардлагатай гэж болсон шүү дээ тий. Тэгээд ер нь одоо сэтгэлийн энэ хэрийг хүн бүхэн арилгах боломжтой юу? Хүн бүхэн арилгах боломжтой. Яг одоо энэ 10 хоногийн бясалгалд тэрийг яг зааж өгч байгаа бүгдийг. Тэгэхээр энэ агуу юм их энгийн байдаг гэж ярьдаг шүү дээ. Одоо энэ төвийг та хэзээ байгуулсан юм бэ? Энэ төвд хэн ханддаг юм бэ? Энэ одоо төвийг бол 2006 оноос эхэлж битэд энд анх энэ газрыг аваад 13 жил болчихсон биш. Эхэндээ тэгэл гэр бариад гэртээ яваал. Тэгэл яг тэгэл энэ чухны хүн төрөлхтөнд зааж өгсөн гайхамшигтай зүйлийг артамд хүрэх. Дээрэс нь бол хүн өөрөө энэ сайхан мэдрээд аз жаргалтай сайхан амьдарчаад тухай бодож болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ аль болохоор хүрэх. Тэгэл гэртээ иглээл явандаа ингээл одоо байшин цагтаа болоод одоо ер нь явандаа энэ жилээс эхлээд өвөл зөнгөө явдаг. Улам болсонгүй. Яагаад заавал 10 хоног юм бэ? Тэгээд яг энэ 10 хоногийн одоо бясалгал маань хөтөлбөртэй байж таарах гэдэг нь тий. Их тэд хоног тэгдэг. Тий. Одоо 10 хоногийн бясалгал яагаад 10 хоног байна гэхээр тэр 10 хоногт нөгөө тэр нэг сэтгэлийг ариусгадаг тэр бүх одоо юуныг цогцоор зааж өгөх гэдэг шүү дээ. Тэгээ вакуум орчинд авчиж байгаа. Ер нь нөгөө хүмүүс ингээд тэгдэг чи нэг орой хүрээ дээр нэг 2 цаг бясалгал хийчих харьцах. Тэгээд одоо ингээд сайн чамаа болгоно. Тэгж сэтгэлийн гэр арилдаг. Тэр бол зүгээр нэг хүний нэг шархан дээр нь жоохон тос төрөгчөөгөө гаргаж чахтай л адилхан. Тэр зөөр л жоохон юм. Дотор нь нөгөө богдлцсон юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө одоо жишээл бясалгал хийж үзээгүй хүн ялангуяа бишний бясалгал хийж үзээгүй хүн бол төрснөөс хойш одоо сэтгэлийн хэрэг нэгч одоо 30 цаг өгсөн үг. Тэгэхээр тэр 20 хэдэн жил 30 хэдэн жилийн хэр байна да. Усанд орохгүй нэг жил болсон хүн усанд орно гэвэл нэлээд юм болно шүү. Тэгэхээр тэр олон жилийн хоригдсон сэтгэлийн хэрэг арилгахын тулд вакуум орчинд авч усыг харахгүй. 10 хоног ном сонин телевизээр байхгүй гадны орчноос тий. Тэгээ 10 хоног тэнд байгаа хүмүүс хоорондоо ярихгүй. Тэгээ өглөө 4-өөс эхлээд орой 9:30 хүртэл ингээд програмтай бясалгал хийн. Тэгээ ингээд бясалгал хийгээд тэгжээж нөгөө сэтгэлийн хэрэг бодтер харгалдаг. Өөрөлдөө сэтгэлийн хэрэг арилгадаг аргыг өнөөдөр хүн эзэмшиж сурдаг. 10 хоногт хангалттай болчдөг. Тэгэхээр эхний 3 хоног нь тэр нөгөө сэтгэлийн өнгөсийг цэвэрлэх хараа, үрдсэн сэтгэлийн гүнийг цэвэрлэх хараа гэж явж байгаа. Бясалгал хийж сэтгэлийн гүнээр орж амар амгалан мэдрэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ 5 одоо 9 дугаар 5 зарчим яадаг хэр хүн ер нь ямар нэгэн өөртөө бусдад одоо хор нөлөөтэй үйлдэлийг нэг 3 хаалгаар хийдэг. Нэг нь болохоор одоо биеэр тийм амтаа алдаг ч юм байна. Нэг нь хэлээр харааж бариад муу юм хэлээд нэг бусдыг зоводог ч юм байна. Нөгөөх нь болохоор сэтгэлээр байдаг байхгүй. Ийм 3 хаалгаар. Тэгэхээр энэ 9 дугаар 5 зарчмыг дагчихлаар яадаг хэр биеэр хийгээд хэлээр хийгдэх тэр нөгөө бусдад хийгээд өөрт хортой тэр үйлдэлийг зогсоочдөг. Тэгэхээр би хийгээд сэтгэл хэл хоёр нь хөдөлгөөнгөө болчихсараа оюухан үлддэг байхгүй. Оюухан үлдэхэд оюухан дотроо хоёр төрөл байдаг. Сэтгэлийн өнгөн хэсэг, гүн хэсэг гэж байдаг. Яг одоо энэ юу гэхээр бидний сэтгэл хороож байгаа стрессийн давхаргууд шүү дээ. Эхлээд одоо компьютер шиг байхгүй. Десктоптоор файлууд байдаг тийм. Тэгээд ихтэй төршлийг бид CD рүү тавьчихдаг тийм. Тэг яг тэрнтэй адилхан хүний оюухан сэтгэлийн өнгөн хэсэг нэлээд хэсэг одоо нэг хураас стресс өчн байж байна. Ихтэй төршлийг гүн рүү орчдөг. Тэгэд энэ 10 хоногт одоо эхний одоо заадаг зүйл бол 9 дугаар 5 зарчим. Хоёр дахь дасгал нь юу гэхээр оюухан сэтгэлийн сая хэлсэн шүү дээ. Оюуханы 2 бод гэдэг. Сэтгэлийн өнгөн хэсгийг тайвшруулахаар зааж өгдөг. Өнгөн хэсэгт байгаа стрессийн авахыг арилгах ажил. Тэрний үхээр нөгөө самади анхаарал төвлөрүүлэх дасгал байдаг. Тэр нь 3 хоног үргэлжилдэг. Одоо тэр 9 дугаар 5 зарчим за тэгээс тэр нөгөө 3 хоног анхаарал төвлөрүүлэх дасгал гэсэн шүү дээ. Энийг хөгжүүлээд явах юм бол самадигийн одоо гүн шиг одоо нэг итгэл там гэж яриад байгаа шүү дээ. Энэ бол яг самадиг нэг сэтгэлийн гүн төвлөрөх гэсэн үг л дээ. Хүсвэл хэдэн ч цагаар хэдэн ч жилээр сууж тэр нэг самадийнхаа тэр их төвлөлд орохоос сэтгэл асар аз жаргалтай болдог. Тэгэхээр тэрэн дээр ороо суучаараа нэг жаргалтай байх үед цаг их хурдан явдаг шүү дээ. Зовж байгаа үед цаг удаан явдаг тийм. Тэгэхээр тэр жаргалтай байгаа хүн нэг мэтгэд хэдэн жил өнгөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бясалгалын энэ шатууд бол хинч хийж болно.
бололцоотой яг тэр заагаал яг ингэж хийгээ зааж өгж байгаа. Тэр чинь одоо эхний тэр бяцлаглалын эхний шат хичээл анхаарал төвлөрөх тэр хинт амархан байгаа байна тий. Нүдэн ханаад биенд үсэж байгаа энэ мэдрэмж ажил хэн чадна вэ тий. Тэгвэл яг төгсөд нь явна гэвэл бас амарх байна тий. Яг төгс нэг бүр одоо эхний самадид хөрөнгө бол самархгүй. Бүр тэр 2-3 цагаар 5-10 цаг 9 цагаар хэмжээнд төвлөрдөг чадвартай болгоно гэдэг бол нэлээд хичээл. Тэгвэл тэрийг хийх сурахыг бол хинч гэж болно. Маш их амархан л да. Жохон хүчиж болохоор ер нь агуу юм тийм энгийн байдаг. Тэрний юу гэхээр нүдэ ханаад суучин, завлаа суучин тийм ээ. Тэгээд нүдэ ханаад анхаарлаа зөвхөн энэ тавь. Амаа жимэхгүй, амаа жимэ чинь. Амаараа амьсгалахгүй болчихсон чинь амьсгал хамраар орж байгаа шүү дээ. Тэгээд хамрын энэ хэсэгт анхаарлаа төвлөрүүлээд тэгээд амаа жимсэж байгаа. Тэгээд энэгээр орж орж байгаа амьсгалыг зөвхөн ажиглана. Амьсгал орлоо. Амьсгал. Тэгээд энэ бяцлаглалын ер нь энэ бурхны ч юм уу дорн дахны юм гайхамшиг зүйлүүд эхнээсээ үнэн зөвлөлтэй л явах хэрэгтэй. Эхнээсээ чи өөр чинь мэддэхгүй байгаа онгоотой худлан ярьж авах юм бол худлаас эхлэх нь худал тойрно. Эхнээсээ өөр чинь мэдж байгаа бодит үнэтэй эхэлдэг. Тэгэхээр хамраа амьсгал орлоо. Гарч ийн. Энэ бодит үнэ шүү дээ. Энэ дээр анхаарлаа төвлөрүүлэх. Ингийн байгаас тийм 6 настай жоохон хүүхэд ч гэсэн хийж чадхаар хүүхэд хүртэл хийж болно. Одоо бүр 12 настай жоохон хүүхэд хүртэл 10 хоног амьслаас суугаач чинь. Том хүмүүстэй ялгаагүй тийм. Тэгэхээр энэ агуу юм их симпл байдаг. Тэгээ үр дүн гайхамшигтай байдаг. Тгийн гут мэдрэгддэг гэсэн. Түүнээс одоо ямар нэгэн одоо өгсний дараа гэсэн юм ойлголт байхгүй. Ягаад бяцлалт хүмүүс одоо сүүлийн вебшин хараад ихлхий ханарч байгаа гэхэлэр энэ үр дүн яг одоо мэдрэгддэг. Тэгтээ хийгээд амаргүй бас. Тэгтээ оролдоод өглөө 4-өөс аваад орой 9 цаг хүртэл ингээд өдөрт 11 цагаар тэгээ вакуум орчинд байгаад бусдаа ном ярихгүй, ном сонио уншихгүй, 100 гаруй хүн сууж шүү хоорондоо ярихгүй. Ярьдаг хүн зөвхөн багштайгаа. Тэгээд ингээд ирэхлээр яг хөр нөгөө хүн чинь яг төвлөр яванда нөгөө хүн маш сайхан төвлөрдөрнө. Төвлөрөхөөр яадаг хөр сэтгэл маш сайхан амарч ирдэг. Яг энгийн үед бол бид нар шөнө бол хүн одоо амархтаа бид бие амрах хэвээр сэтгэлээс амраадаг байх хэвээр байхгүй юу? Тэгтэл яадаг хөр бидний хэвтгэр бол бие амардаг. Бидний сэтгэлээ амрааж чаддаг. Шүнжин юм боддог. Орой онцгой тэгэл ажиллаа тэгсэн гэсэн ингээд ажлын төлөө олон юм бодож байгаа болдог. Тэнгуут нь шөнө үргэлжлээ тэр нь шөндө зүйд болоод үргэлжлээд ингээд явдаг. Тэгэхээр шөнө өглөө ус зарим хүмүүс ингээд шүнжин амарчгаад өглөө ажилдаар чи ядраад байдаг. Яагаад гэж нэхлээр нөгөө бие нь амраад байх хэвтэл амарсан боловч сэтгэлийн шүнжин ажиллаа хонж байгаа байхгүй. Тэгэхээр бяцлал хийж үзээгүй хийхгүй байгаа хүмүүс бол сэтгэлээс амарч чадахгүй байхгүй. Тэгээ ягаад гэвэл кофе уудаг ч юм уу яадаг ч юм уу нэг тиймэрхүү юмар нэг хүчээр нэг тийм өөр юм ирэлхийлээ. Өөр юм ирэлхийлж тэр оруулаад шүү дээ. 10 хоногийн инфекшн бяцлаглалыг хийхэд цаг хугацаа нөгөө байгалийн хүчин зүйл ч гэдэм юм нөлөөлдөг зүйл байдаг бол ерөнхийдөө давтамж нь яаж явд юм бол 10-тай байд юм бол одоо ингээд одоо бид нар ингээд 5-аас 10 сарын хооронд ингээд зуны үйлрэл явж шүү дээ. Сард 2 удаа баяр авчих. Одоо ингээд энэ өвөл бид нар ингээд өвлийн бяцлал явж эхэлнэ. Одоо энэ төв бидний одоо янзлаад өвлөөс тэгэхээр жилийн 4 үйлрэлт явах гэсэн. Сард 2 удаа баяр явах гэсэн. Тэгэхээр энэ нөгөө нөхцөл бүрдчихвэл энэ чинь хаач гэж болдог. цаг хугацаанд баригдахгүй байх юм шүү дээ. Би одоо ингээд нөгөө Монголын хартны гудамжаар ингээд явах харахаар өрөвддөг. Тэгэхээр асар стресстэй хаагдах юм. Тэр нь тэгэл ууралсан, буцаарсан, яасан ч ууртай юм тий. Тэгэл одоо тэгэхээр энэ яаж юм бэ? Сэтгэлийн хэрэг дарагдсан хөрхи артам яваад шүү дээ. Тэгэхэд бид нарт артамныхаа сэтгэлийг амар гоё болгочих арга ухаан байна. Энийг одоо мэдж байгаа артам маань бодог очрлж байгаа тий. Тэгэхээр энэ сайхан одоо гайхамшигт зүйлийг бас артамд мэдээ хөрөх нь бол бас буянтай ажил та нарын олон хүн мэдэхгүй энийг. Тэгэл стресстэй л хөрөх амьдрал нэг л өнөө маргаашийнхаа амьдралын зовлон тэгэл тэр ингэсэнгүй энэ ингэсэнгүй тэгэл ингэж л өглөө нөгөө сэтгэлгээ стрессээр нэмтэлээр зовлонтой амьдарч шүү дээ. Тэгэхэд нэг 10 хоног ажлынхаа амьдралынхаа хорн бүр үнэтэй л дээ. Гэхдээ амьдралынхаа хормоос нэг 10 хоног надад нэг хүрээд ирвэл тэгээ танаас нэг ч зүрх авахгүйгээр ийм гоё юмс сургаж өгöd. Тэгээд эн чин дээрэс нь үнэгүй те. Төлөргүй те. Яг одоо нэг хүн сэтгэлийн жаргалыг мэдрүүлнэ, оюун ухаанд амар тайван аз жаргалыг мэдрүүлнэ гэдэг бол мэдээж буянтай сайхан ажил байх л да. Гэхдээ тэнцээ чинь одоо 10 өдөр 100 гаруй хүнийг байлгаад, байршуулад одоо хоол ундөхөөс ахуулаад энэ чинь тодорхой хэмжээний зардал шаардлагатай шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм зарлуудаа та өөрөө хувьяасаа гаргах юм. Яаж одоо энийг зөв юм хийгээд яваад хахаар одоо гоё юм хийж шүү дээ. Энийг дэмждэг бид нар тавьдахгүй хүчмэс байдаг.
Ягаад ч би одоо энэ 2004 оноос хойш энэ бяцлагын багшаар томилж ирээд энэ олон жил ажиллаж байна. Би бяцлал явуулж байхад нэг ч тийм санхүүгийн асуудал гарч байгаа. Яаж игээл нөгөө нэг суусан хүмүүс энэ тэндээс тэгээ болоод. Тэгээд тэрнээс илүү гарсан төв болгоо тий. Төвийн асуудал ингээд ааж мааж шажаал. Тэгээд энэ 11 бяцлал үед ирэхэд гурван зүйлийг л хүмүүст бид нар заадаг. Тэгээд энэ гурван зүйл гуруулаа ямар нэг шашны нэрээсээ байдаг. Эхний нэг зүйл нь юу гэхээр одоо хүмүүсийг нэг тийм ёс суртахууны 5 зарчим мөрдөөч гэж хэлдэг. Тэр нь юу гэхээр ядаж 11 бяцлал хийж байгаа үедээ амт материалаараа тийм одоо гадаа тийм амт материалаараа хотлолт хийлээрээ намайг юм асуухаар яг нэл хийлээрээ хулгайфт хийгээрээ архитектурын бидэж 11 бяцлал хэрэгжилж болохгүй. Тэгээ ямар нэгэн тийм бэлгийн харьцаа байхгүй тийм одоо яг лам хүч яруу байх хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо нэг зарчим байна шүү дээ. Энэ бол маш энэ бүх шашинд энэ байдаг. Энэ морал тийм ээ. Ёс суртахуунтай байх асуудал чухал байдаг байхгүй. 10-оос суугаад гайхамшиг мэдэрч. Тэгээ хүмүүс салахгүй. Яг тэр хийж байгаа юмны үр дүн яг одоо биеэр мэдэрч тийм. Тэгээд итгэхгүй байх юм арга. Биеэр мэдрэлээс өөр яах юм бэ? Тэ. Түүнээс би өөр ч нэг юм яриад тийм байдаг гэхээр яагаад гэвэл гээд эргэлзэн штэ. Биеэр мэдэрч байгаа юм чи яаж эргэлзэж? Одоо ч эргэлзчихлээ. Суугаад мэдэгдэн харин тийм. Энэ 10 хоног бол яг тийм чухал нэг юм дурсамжтай юмнууд байдаг ш. Тэр үед би тэгээд тэрнээс хойш ингэжсэн даа гэл яг энэ 10 хоног бол миний хувьд бол тийм өөр юм төвшөнд тийм mental state орсон 10 хоног байлаа гэж бодож байна. Ингээд байнгын санджаах хэрвээ ингээ хөгшин болоод би ингээд хүүхдүүдтэй ингээл таны ингээ амьдралын ер нь тийм дурсамжтай мөчүүдээс авалцаач гэвэл би энэ яг випшнагийн 10 хоногийг хэлэндээ. Би нөгөө хэлсэн те өөрөө юм шашин шүтгэгч нөгөө хүн биш байхгүй юу одоо тест маягийн хүн. Гэхдээ энэ бол гэхдээ бурхан Буддагийн хийжсэн бяцлал руу нөгөө амьдрах урлаг гэдэг утгаараа энэ бол яг шашинлаг юм биш ээ те бид нэр зөв одоо өөрийгөө нөгөө удирдах тархиа одоо доторх нөгөө хороо те тэр хороо янз янзын бодлоод идэх те тэрийг эмгэгтэнд оруулах тэр утгаараа айгүй урлагтайгаар дистаратаагаар айгүй зүв сургаж байгаа. Тим ч юм угаасаа байх гэж би найдаж ирсэн. Тэгээ тим ч үр дүндээ хүрэх шиг боллоо. Одоо энд 120-30-аад хүмүүс ирсэн байна. Тэгээд бүгд л эхний 1-2 хоногт ингээ хүмүүсээ чинь угаасаа нүүр царайн дээр нөгөө жоохон стресс юмнууд нь байдаг шүү дээ. Тэгээд 3-4 дахь хоногоос 5 дахь хоногоос жоохон гайгүй болцсон нөгөө хүмүүсийн царай. Тэгээд 7-8 хоног л их шал өөр. Тэгээд юм бол инээлдчих гэл. Яг миний нэг мэдэрсэн юм юу гэхээр одоо санкара арилна гэдэг нь болохоор нөгөө хүний дотоодд нөгөө бударсан юмнууд нь ингээ арилаад эхлэхээр хүн ингээд баяр жаргалтай болж эхэлт юм байна л да. Тэгээд баяр баясгалантай болно гэсэн үг шүү. Тэгээд ирэхдээ би яг хитэн асуултууд байсан. Яг тэр асуултуудаас яг хариултаа авч чадсан. Миний хувьд маш тийм үр өгөөжтэй болсон хэрэгтэй юм хэцүү цагтаа зөв үедээ л оллоо гэж бодож байгаа тийм. Би яг суужихад боцсон л та хамаатныхаа тэр ахыг явуулчих юмсан. Яг тэрийг явуулах хэрэгтэй юм биш шүү. Заавал хэлнэ гэл яаж хийж байгаа явуулах та. Гэрийнхэндээ хэлье гэл. Яг энэ мэдрэмжийг мэдрээсээ над чиг юмний ингэ бодож байгаа бодоосаа гэж бодлоо. Бяцлал гэдэг юм дээр би ирсэндээ бүр гайхамшигтай мэдрэл бүр энийг бол бүр үгээр хэлэхэд аюу хэцүү. Бараг одоо та нар зүгээр л ирээд үз. Зүгээр л
ирээд үз. Гайхамшигтай юм дээр бол би та нарыг зүгээр ирээ суугаад үз. Биеэрээ мэдэр. Ер нь л их зөв шийдвэр гаргасан их баяртай байгаа. Тэгээд энэ тухай мэддэхгүй байгаа хүмүүс мэдээсэй гэж бодож байна. Тэгэл ер нь бол энд ирж амар амгалан хайж байгаа хүмүүс сэтгэлийг энд ирж олж аваарай л гэж хэлэх байна. Бишнэ бясалгалыг одоо олонд таниулах гэдэл нэлээд хичээж байна л да тийм ээ та. Ялангуяа бас энэ 7 хоногт өнгөрсөн бас хэд хоногийн хугацаанд хорих ангууд дээр очиж бас бясалгалыг түгээгээд ингээд ажиллаад ирсэн. Яг хорих ангийг сонгосон юм бэ? Одоо хорих анги гэдэг бол бас тэнд чинь зовж байгаа монгол хүмүүс байна шүү дээ. Тэгээд ялангуяа одоо энэ хорих ангийн бясалгалыг яагаад гэсэн гол асуудал нь бол мэдээж би өөрөө нэг хорих ангууд дээр энэ хорих ангийн бясалгал бол дэлхийн олон оронд явж байгаа. Тэгээд Америкийн угаасаа байдаг үү те? Явдаг тий. Тэгээд сүүлийн үед Монгол нэлээд дэлхийд тэргүүлэх баяртай болж эхэлж байгаа. Яг тэгэхээр Монголын төр засгийн дэмжиж байгаа. Шүүхийн яам тий. Юу лээ? Хууль зүйн яам дэмжээд, шүүхийн ерөнхий газрын дэмжээд. Эдгээр яагаад гэж нэхлээр тэнд байгаа хүмүүст үнэхээр өөрчлөлт байдаг байхгүй. Та яагаад хорхлоо явах болсон юм бэ? Хизээ энийг хэлсэн бэ? Хорхлоо явах асуудал бол анх 2006 онд. Гэдэг нэг одоо эмэгтэйчүүд харих дээр. Яг тэгэхээр бид нар тухайн үед бас эн чинь одоо шоронд байгаа хүмүүс хэцүү байгаа шүү дээ. Чинь нэгэд одоо дотор хэмжээний хашаан дотор бүх хэрэгчлээ хасагдсан тэгэл энэ дотор байж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс асар их стресстэй зовлонтой амьдарч байгаа. Тэгээд тэр энэ шоронд ягаад үйл ажил гоё болсон гэхээр одоо хүн ягаад шоронд орчих вэ? Тэр нь асуудал бол тухайн хүний уур цаар нөгөө сэтгэлийн хэрнэ ахгүй юу? Тэр нөгөө одоо шилбэл архиудаг хүн бол архиу хортой гэдэг үстэй эрүүл байхтай бол 100% мэдж байгаа. Дахиж би хэзээч явахгүй гэд ухаантай хүн нээж байгаа. Тэгэхээр цагаат тутлаар архиу очиж байгаа. Яг тэгэхээр нөгөө олон жил ингээд багаагаар уусаар яваад чинь нөгөө муу юм чинь аажмаар ингээд явж байгаа. Сэтгэлд нь нөгөө нэг архин дурладаг тийм файл үүсчихэд шүү дээ. Тэр ингээд дагтаршаад их болцсон. Тэгэл архиухгүй гэж бодож ирсэн мөртлөө яг архи харангуут тэрэнд илчилдэг шүү дээ. Нөгөө сэтгэлийнхээ эзэн биш байгаа шалтгаанаас болоо тэр одоо сэтгэлийнхэн тэр давтаал тэгэл архиучдаг. Тэгээд асуудал гардаг. Тэгэхээр одоо хорих шоронд байгаа хүмүүс яаж бас яг ийм асуудал байхгүй. Сэтгэлийнхэн уур уцаар тэрэнд дийлдэд тийм юм хийгээд тэгэл их хоронд хийгээл тэгэл тэрнээс болоо шийтгэлээ бол шоронд орсон. Тэгэхээр шоронд авч тэр биеийн хороод байна тийм ээ. Асуудал сэтгэлд нь байгаад байгаа шүү дээ. Одоо тэгээд орчин шинжилгээ хойч шорон энэ төр ч гэсэн тэр сэтгэлд нь байгаа юмыг арилга гаргахыг зааж өгөхгүй болохоор нөгөө хүн тэр дотор байгаад олон жил хошигтаад ирэхээр улам догшин болоод улам нөгөө хийдэг юмаа бүр нарийн бодож төлөвлөдөг баригдахгүй тийм. Тэгэхээр нөгөө хүн хүмүүжиж гарахаас илүү улам догшин болж гарч ирэх. Тэгэхээр энэ нөгөө тэр байгаа хүмүүсийг тэгэхээр энэ сэтгэлийнхэн юмыг тэрийг цэвэрлэгчүүл одоо манай бяцлал суусан хүмүүс одоо гараад буцаа шоронд орохгүй байгаа хүмүүс өндөө байна. Одоо нэг удаа жишээл Майнтын тэр хорханг дээр явж байгаа бяцлал суугаад гарсан хүмүүс. Надад бол тэд нар бол өдөр болгон би харж сууж байгаа учраас үнэхээр өөрчлөлтөд байгаа надад бол өстэй. Үнэхээр одоо энэ бяцлаглалын дорн дахны энэ гайхамшигын одоо хүний сэтгэлийг цэвэрлэхлээр ямар гоё ерэн хүн болгон муу хүн байдгүй. Яаж нөгөө муу удаа тавилал явсан болохоос биш тийм. Тэгээд бяцлал хийхэд ирэхлээр тэр 10 минут бол гайхамшиг. Тэгээд тэр Майнтад юу гарсан гэхэлэр одоо Майнтын дарга нь бол гэж байгаа. Дараа нэг жилийн дараа дахиад хөрөөд ирчихсэн. Яасан гэсэн чинь өнгөрсөн жил суусан хүмүүсээс нэг ч зөрчил гарсангүй. Тэгэхээр тэр чинь бас нэг тэр хорхангийн хувьд бас ажлын нөлөмжтэй. Дээрээс нь тэднийг өөрчлөгдөөсэй гэж бас тэр хүмүүс хүсэж шүү дээ. Тэнгуут нь олон төрлийн бяцлаглалын янз бүрийн турш үзээд випшна явсан сошиал бол үр дүн бол өстой их хавчтай. Миний хувьд бол бас ингээд нөгөө хорхангуудад байгаа хүмүүсийг бас өрөвдөж тэдэнд хөрөх. Тэр тэдний тэр хэрийг арилгадаг юм надад байгаад шүү дээ.
савнгийн авчид өгч чинь тэгээд ирэхэд арилгах чинь тэгээд тэрнээс нэг өдөр гарахтаа сайхан өөр аз жаргалтай амьдрын гэр бүлийн аз жаргалтай амьдрын тэгээд нөгөө шоронгоос гараад ирэхлээр хүн болгон л дургүй байгаа шүү дээ. Найз нөхдөнд тий уулзах дургүй ажилд хөөрхөнд нэг авахгүй ингээд байдал хүндэрдэг. Тэгэхээр тэнд байгаа хүмүүсийг бас өрөвдөж тэгээд тэдэнд бас хөрөгдөг бас нэг гайхамшигтай арга байгаагаа мэдж байгаа учраас тэгэхээр бурхан багшийн үед ч гэсэн 999 хүн алсан хүн эмчилгээг хийгээд бүр одоо тэр зүгээр одоо бүх юм өөрчлөлтөд яхасгаад бүр гэгэрлийн шатанд хүрч ирсэн. Тэгээд сүүлдээ бүр ингээд өөрийг нь хүмүүс ингээд зодоод алж яхад та нар энэ эмчилгээг хийгээч гэдэг нэг юм уурах байхгүй. Тэгэхээр тийм энэ эмчилгээ өөрөө тийм ичэд байгаа байхгүй. Тэгээд 10 хоног сон хайхангууд сууж явах юм дөөстэй би бол үнэхээр өстой нөгөө бурхны сургаал номын мэжикийг хардаг тий. Тэр амар хэцүү хүмүүсийг ямар гоё болгосон. Их 10 хоног шүү дээ. Тэгээд бид нар бол өөр илэрхийлэхээ аргагүй тийм баяр баясгалтай. Тэгээд ихэнх нь бол гараад бол гарснууд нь бол одоо ялангуяа тэр майнтай орохын бид нар олон жил бид нар явсан. Майнтай ороход бол голдуу олуудаг давтан хэрэгтэй хүмүүс байдаг. Их чанга шүү дээ тий. Олуудаг давтан хэрэгтэй. Нэг гараад дахиад орчих. Тэгээд тэндээс бол бас ингээ суусан хүмүүс нь гарсан хүмүүс нь бол дахиж орохгүй. Энэ бол гоё юмсаа тий. Яг нэг нөгөө бодит өөрчлөлт орсон нэг жишээг нэрлэшгүй та нэг байгаа зөндөө олон жишээ байгаа. Одоо тэр одоо жишээл нэг залуу одоо тэр та нар нэг тэр бидний хийсэнд ухаарл гэдэг нэг үзээрэй заа. Нөгөө Майнтын харахын дээр явсан бэлтгэлийн тухай хийсэн кино баримт кино байгаа. Баримт кино тийм. Тэрэн дээр олсон нэг залуу байгаа. Тэр бол тэнд явж байгаа үед одоо 2 одоо 10 хоног суусан. Тэгээд тэнд байх хугацаанд бол үлгэр жишээ байсан. Нөгөө 50 татхай аваад шорон тэ олуудай давтар ихтэй тэнд байж байгаа хүн 50-аас гарна гэдэг л хэцүү шүү дээ. Тэр чинь ганц тайлбарлалт юм тэнд байж байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө 50-аас гараад тэгээд тэндээ ямар нэгэн зөрчил гарах байгаа. Одоо гэртээ гараад гэртэйг амьдраад хуваараа бизнесээ нөгөө харахын ч юм тодорхой хэмжээнд мэрэгшилдэг. Чулуун молгоо янз бүрийн тэрийгээрээ ингээд ажил хийгээ бизнес хийгээд амьдарч байгаа салуу байна. Комитийн зөндөө зовлол. Одоо ихэнх нь гарцсан явж байна л да. Тэг хайны годомж таард. Тэг надад ч амар хэрэг болсон шүү. Одоо би өстой хүн шиг амьдрий гэж бодож байгаа. Комитет жишээ бол зөндөө. Ялангуяа өглөө өдөр бид бяцлал явж чадахгүй. Тэгэхээр харахын гүдэр яваад бас нэг ч гэсэн цаг алдлыг хүн төрч хэлдэг юм шүү дээ. Тийм байна. Тэр одоо шоронд байгаа гэхэл муу хүн биш шүү дээ. Тэгэхээр сэтгэлдээс авчлаа юм шиг. Тэд бас эргээд тантай холбоотой байдаг уу? Одоо гарснууд нь бяцлалд сууд юм тэгтээ. Намуу шиг ажил хоолонд гээд гоё юм дарлцаад юм. Одоо тэгээ сүүлийн үед бол одоо харахын гүд булаасталтад болсон. Хуучин бол очиж явах гэж юм болдог байсан. Зөвшөөрөл одоо бүр манай ангир хөрөөд иргэд тэгээд ирсэн тий. Тэгээд яг тэр суусан хүмүүс бол одоо гайхамшигтай л да. Гол бидний хүсэж байгаа зүйл бол одоо нэг ч гэсэн хүн Монгол хүн энэ дэлхийн оюун ухааны энэ гайхамшигыг мэдрээд тэгээд аз жаргалтай сайхан амьдраасан. Тэгвэл нэг хүн аз жаргалтай амьдрна гэдэг чинь тэр цаашдаа гэр бүлд нөлөөлнө. Монгол орны хүчил нөлөөлнө. Улс орны хүчлийг одоо сайхан болгохын тулд улс орны хөгжүүлэхийн тулд хүн улс орны нийгэм чинь хувь хүнээс мэдчихэж байгаа шүү дээ. Хувь хүн аз жаргалтай байвал улс орн сайхан болно. А хувь хүн хизээ аз жаргалтай байх гэхээр бүгд нэг сая доллартай болоод бүгд пентхаусд амьдраад аз жаргалтай бас болохгүй. А сэтгэл нь аз жаргалтай бол энэ дотор амар амгалан аз жаргал бий байгаа бол чи хаанч байсан пентхаусд байгаатай адилхан аз жаргалтай байна. Энэ дотор амар амгалан бий болоогүй бол пентхаустай байсан ч нойр хүрэхгүй. Тэгэхээр энэ дотор аз жаргал бий болох нь. Тэгэхээр энэ чиний дотор байгаа аз жаргалыг хинч булгаалж авч чадахгүй. Тэгэхээр энэ аз жаргалыг бий болгодог аргыг бид нэр одоо ингээд азар одоо Монгол орныхаа арчил хөгжсөний ач баянаар тэгээд тэр их мундаг одоо хүмүүсийн ач баянаар энэхээс авч ирлээ тэгээд энийг арт түмдээ хүргэх гээл өгөх явж байна. Би бодож лээсэн л да. Шөнийн 4 цагаас эхлээд бяцлагаад орооны 10 цаг хүртэл бяцлагаад хүн ер нь тарчлан нэстэл гэж анх бодож ирсэн байхгүй. Тэгээ би ч нойр ихтэй хүн дийлэхгүй байх та гэж би бодож ирсэн. Гэвч энэ бяцлагын үр дүнгээр өглөө 4 цагт босоод шөнийн 10 цагт амархад шөнө унтснаас амархаас хойш 12 өнгөртөл нойр хүрэхгүй байгаа мөртлөө тэрүүхэн тэр санаа 4 цагийн хугацаанд маш гоё амарч би амгалантай байсан учраас энийг л би олж хараад байна л да. Өнгөрсөн амьдрал одоо тэгээд өчнөө зовлон нэрхшээл янз янзын юм шоорж ирээд одоо төрч яг анхаард өвлөрөхгүй
Тийм байна. Тэгээ сүүлдээ бол яг ингээд багш зааснаар бол яг ингээд анхаарлаа төлөвлөрөл өөр битгий юм бод өнгөрсөн амьдрал бодогдно тий тэр хоёрыг бол ерөөсөө шууд бодохгүй бодоод өнгөрөв тэр чинь уг тэр өнгөрөдөө л яваад гэдэг чинь ерөөсөө тэгэхээр яг одоо яг өөрийнхөө анхаарал тавьдаг ингээд бол чи бүхнийг одоо ингээд өөрийгөө захирч чадна гэдэг утгаараа тэгэхэд бол ерөөс яг ингээд мэдэрч эхэлж байгаа юм л тэгээд аюу гоё. Бараг 3 цаг суух ч болов уу гэж бодож ирсэн байхгүй. За 3 цаг суух уу, нэг өдөр суух уу тэгэл одоо болий. Одоо тий ямарваа нэгэн шалтгаан хэлээд болчих болоо гэж бодсон. Хамгийн гайхамшигт нь бүтэн 10 хоногийн турш маш итэвхтэй. Одоо манайд нөгөө болохгүй бүтэхгүй ааш хараншингийн доголдолтой тий зам байдлын тийм докторгүй улсууд маань хамгийн гол нь өглөө үүрийн 4 цагаас үдшийн 21 цаг хүртэл одоо яг ингээд бүр бяцлаглалынхаа төлөө одоо яг тэр дүрм журмын ингээ барай суугаад байх би үнэхээр гайхажсэн байхгүй. Ялтан хүн гэхлээр муу хүн биш. Тэр муугийн цэвэрлжүүл сайн хүн дотроос гарч ирж байна. Тэгээд бяцлал дуусаа гараад тэр бяцлалын дундуур ч гэсэн ингээл ажиллаж явахт бол өдөргцсөн нүүрэн гэрэлтэл тэгэл бяцлалтай улам шамдаал улам одоо тэр хүнийг одоо нэг өөрчлөгдөж боломжгүй байжсэн хүн өөрчлөгдөд өөрөө өөрчлөгдөд одоо бүр ингээд тэгээс сүүлдээ бүр бусдыг хайрлах энэрх тэр сайхан сэтгэл аяндаа ингээд нүдэн дээр нь нүүр нь одоо монголчууд байдаг нүүрэндээ цогтой нүдэндээ хахалтай тийм гоё болж гарч ирдэг. Нэгшгөө энэ бяцлал сууснаас хойш би тамираас гарсан. Тий. Тэгэхээр би өөртөө бол бас итгэлтэй байгаа. Доторх муухай зүйлийг савхад энээсээ сонсноор би дутах учиртай болно гэхээс биш. Зүгээр л гарахын тухай бодоод л нэг дутах учиртай биш гэж боддог болсон шүү. Хүнийг хайрладаг байсан, хайрл инэрдэг байсан бол хүнийг хайрл инэрдэг болоод сайхан сэтгэдэг хүн тусчд тийм сайхан сэтгэлтэй болоод гарна. Тэгэхээр манай нөхдүүд бол миний баяртай л гэж хандаж чадчих шүү дээ. Одоо ингэж би гарвал баяргүй шүтээ одоо ихний газаахууд байна. Энэ хоттой газаахууд байна. Бас намжлагыг шууд зүсээ. Уур муур ямар тийм байхгүй болсон. Би их гой тайлшраад нэг хөнгөн жимжиг л. Ямар ч уур уцаар болголцсон. Дотоод одоо хүний энэ дотоод амар амгалангаа мэдрээд ирэхээр хүн бол шал өөр. Би бол буруу бодолтой буруу байсан байна. Би одоо бол би үнэхээр ад жиндэхгүй зөв одоо болчлоо гэдэг тийм ойлголт надад байна. Би гараад 2 хийд багшийнхаа өгсөн 1 хийд дахиад 1 хийд ингээ 2 хийдийнхаа юг өвлж авсан учраас юу байна. Түүн дээр мөн энэ профессионал бяцлаглыг өөрөө сурч энийг олонд түгээхийн чинь хүсэлний зөрхөнд үлдлээтэй. Энэ бяцлал суусан хүмүүс бид нартай харьцахаар шал өөр. Арай зөөлөн нэг энэ олон ирчүүдийн донд ч хатуу ширүү уур амьсгал байгаа шүү дээ. Тэгэхэд бяцлал суусан хүмүүс бид нартай ингээд харьцахад шал өөр, зөөлөн уур амьсгал мэдэгддэг байхгүй. Ийхүү амьдралдаа алдаж онсон эдгээр залуус сэтгэлийн бүхий л муу дадал зуршлаасан сал гарагыг тууштай заалган бяцлагсны хүчинд өөрсдийг өөрчилж чадсан төдийгүй цаашидж өөрчлөсөөр байх муу бүхний ерөндөг болсон хосгүй арга ухааныг эзэмшиж чадсан. Саяхныг хүртэл ахад дүү, амраг садан цаашлаад бүр найс нөхдөнч энэ хүмүүсийг засархаасаа нэгэнд өнгөрсөн тооцож байсан ч тэд ийм хүсэл эрмэлзлийнхэн ачаар ирээдүйдэн итгэлтэйгэр хөл тавих хаалгыг нээж чадсан бол нөгөө талаас нийгмийн хамгийн хүнд энэхүү давхаргыг өөрчилж чадсан дорн дахины профессионал бяцлал өнөөгийн Монголын нийгмийн хөгжилд чухал үр гүйцэтгэж болохыг баталсан үйл явдал болсон билээ.
Хамрын ханиад хүрээд халуураад хамгийн шархраад ядчихад хашил үдлээд ах. Тэгвэл танд шинжлэгдсэн тул даавар туслан ханиад хэршлийн хосолсон үр дүнтэй эмчилгээ. Би бол далайн сэлэлтийн дэлхийн рекордуудын эзэн Адам Волкер. Далайн усанд зогсолтгүй 12 цаг сэлсний дараагаар Кларенсийн арьс арчилгаа миний арьсанд санаад явдаг. Арьсны өмгийг сэргээж үржлэгийг багасгах багц 159 гэсэн зүүн төгрөг. Зарис удалдан үйлдвэрт бэлэгтэй. Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Spring Summer Collection 2019. Монголын өдөр тутмын чөлөөт хэвлэл өдрийн сонин өглөөгөр тамтай хамт өдрийн сонин. After that, Otto машин 50 саяас доош үнэтэй машин худалдан авсан хүн бүр суулаанд оролцож 2019 оны 4-р сарын 30-нд Facebook Live-аар Otto машины эзнийг тодруулна. After that, барилгын салбарын удирдах ажлын зөвлөгөөний хүрээнд болж байгаа Улаанбаатар барилга 2019 сурал үзэсгэлэн 14 дахь жилдээ барилгын материал шин техник технологи үзэсгэлэн 3 дугаар сарын 15-наас 18-нд орон сууц хот хөгжил барилгын материалын үзэсгэлэн 3 дугаар сарын 22-ноос 25-нд Мишель Экспо төв барилгын салбарын удирдах ажлын зөвлөгөөн 3 дугаар сарын 26-нд төрийн ордонд болно. Барилгын салбарын бүх мэдээллийг нэг дөрөөс. Шилдэг цувралуудыг нэг дөрөөс үзэх боломжтой хийд цуврал багц Univision-д нэмэгдлээ. Acer брендийн давхар бэлгийн давлгаа эхэллээ. Та BSP-ийн бүх салбар дэлгүүрүүдээс Acer брендийн зөвөрийн болон ширээний компьютерийг 200,000 хүртэлх төгрөгөөр хямдруулан авахаас гадна цүнх, булган, антивирусын програм, Bluetooth чиглэж болон спикер Samsung Galaxy J2 Pro гаруйц зэрэг давхар бэлгийн эзэн болоорой. Зөвхөн BSP-д. Хамар болж үн хайлаа. Италийн Candy брендийн цэгт ганц 200,000-аар хямдарч 799,900 боллоо. Зөвхөн BSP-д. After that, Otto машин 50 саяас доош үнэтэй машин худалдан авсан хүн бүр суулаанд оролцож 2019 оны 4-р сарын 30-нд Facebook Live-аар Otto машины эзнийг тодруулна. After that, Spring Summer Collection 2019. Би бол хэд олон марафон гүйлтийн дэлхийн аварга олимпийн медаль тамирчин Роби Бриттон. Жилийн турш өдөр бүр байгалийн эрсдэс уур амьсгал донд Кларенс миний арьсыг төгс хамгаалдаг. Арьсны өмгийг сэргээж үржлэгийг багасгах багц 159 гэсэн зүүн төгрөг. Кларенс удалдан үйлдвэрт бэлэгтэй. Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт. Хамрын ханиад хүрээд халуураад хамгийн шархраад ядчихад хашил үдлээд ах. Тэгвэл танд шинжлэгдсэн тул даавар туслан ханиад хэршлийн хосолсон үр дүнтэй эмчилгээ. Сүүлийн жилүүдэд техник технологи улам илүү хөгжөөд ингээд ирэхээр хүний тэр нөгөө стресс гэдэг зүйл илүү их нэмэгдээд одоо нийгэмд гарч байгаа муу үр дагаврууд ч гэсэн улам их нэмэгдээд байгаа юм болов. Хуучин цагт тэр нь бага байсан болоод хүмүүс илүү тотгошоогоо өөрийгөө сонсдог байсан юм болов гэж нэг бодогдлоо. Тэгээ орчин үеийн өөрөөр шинжлэх ухааны ер нь ямар нэг хөгжил хүн өөрөө зөв ашиглаж чадахгүй бол
одоо яг бүх юм сайхан байна шүү дээ. Одоо хуучин уцаар ярих гад одоо төвшүүд нь урдаг байсан бол одоо ингээл те хүн бүхэн гар дээр ертөнцийг барьсан явж шүү дээ. Тэглээч гэсэн энэ нь бол хүнийг илүү залхуул байгаа. Тэ хөдөлгөөнгөө өөрийг итгэхгүй. Тэгээд бүх юмыг баг бэлэн байвал гоё. Тэгэхээр нөгөө хүн өөрөө нөгөө тэмцэхгүй, өөрөө ажиллахгүй, өөрөө дайшлахгүй. Ядаж тэр бие хөдөлгөөн хийснээр бие нь эрүүл жирэг байх юм гэмтэн. Тэгэхээр тухайн хөгжил дэвшлийг зүгээр ашиглавал илүү сайн. Бас буруугаар ашиглавал энэ хор болоод явж байгаа. Ер нь хүн яг ямар үед илүүтэйгээр стресстэй? Ер нь одоо орчин үед бол би бол Монголын улс төрчид л бидний стресс үүсгэж шаарж байгаа тийм. Түүнээс биш одоо эдийн засгийн хямраад нэг стресстэй байсан юм алга. Би тэгж бодож байгаа. Улс төрчид хямр болж байна. Тэгээд дээрээс нь сүүлийн сошиал мэдээлэл их хурдан тархаж шүү дээ. Хуучин нь бол нэг асуудал боллоо баг мэддэггүй байсан шүү дээ. Телевизээр нь хаяа нэг мэдээ сонсвол суусан. Одоо хөдөөгөр бол арай дугаар хаяа нэг юм. Тэгэхээр чи нөгөө нэг хүмүүсийг тэгээ арай дугаар дээр үчин бас нэг улс төр улс орн бодолтой байсан учраас бас нэг гайгүй мэдээллийг хүмүүст хэлээд өгөх байдаг. Тэгэхээр бас хүмүүс нэг тэрнээс болж. Тэгэхээр энэ мэдээллийн энэ 900 гэдэг чинь одоо дээрэс нь хүмүүс одоо нэг сэтгэлийнхээ хэрийг ажилладаг аргагүй байгаа хүмүүс чинь ихэнх нь бухимдж байдаг. Тэгэхээр энэ сошиал мэдээллийн энэ илт байгаа юм чинь дуртай юм илэрхийлж ш. Одоо хүн болгон баг өөрөө камертай юм шиг болж ш. Хүн болгон телевизэртэй болчихлоо ш. Хүн болгон сэтгүүлч болсон. Тэгэхээр хүн болгон лайв явдаг болчихлоо. Тэгээ бараг тий. Тэгэхээр энэ бол нөгөө дотор байгаа юм чөлөөтэй илэрхийлэх байр юм. Тэр нь ингээд масаар амар тараад. Тэгэхээр энийг бас тэгтээ мэдээж нөгөө сэтгэлээ одоо тайван олон болгох сурсан юм давтахгүй л. Шингэн нөгөө тэр сэтгэлийн хэрэг алгаад байгаагаа мэдэхгүй учраас тэр нь цогцоод ингэ яваад. Хүнийг өөрөө илүү сайн зөвлөө хөдөлдөг зүйл бол сэтгэлийн ариуцлаад байгаа байхгүй. Сэтгэл нь амар амгалан аз жаргалтай болсон хүн илүү гоё юм бүтээдэг. Тэгэхээр дэлхийн асар суудаг гоё бүтээлүүд бол голдуу амар гоё хүмүүсийн хийсэн бүтээл шүү дээ. Тий. Стресстэй байгаа хүмүүс стресстэй зурж шүү дээ. Хараад хүн хэмэрмаар. Одоо манай монголчууд би нэг ажилтны Монголын одоо уртын дуу байж шүү дээ. Амар гоё шүү дээ. Дээрийн уртын дуу. Тэр эрт дээр үедээ монголчууд тэр нэг оюун ухааны тэр одоо нэг шашны юугаа маш сайн мэддэг байсан учраас маш тайван амгалан амьдардаг байсан. Тэрмээс дуу нь хүртэл амар гоё яваасан тийм. Тэнгэр. Тий, тэгсэн чинь манжин даралд ороод нөгөө нэг асуудал өрөөд тэгсэн чинь дуу нь богиносол стресс нэмэгдээл, проблем нэмэгдээл эхлэв шүү дээ. Одоо сүүлийн үед одоо бүр өгөлдөг боллоо шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нийгмээс шалтгаалаад, хөгжил дэвшлээс шалтгаалаад нөгөө материал хөгжилтэй хамт оюуны хөгжил хамт явах хэрэгтэй байхгүй. Тэгжээж гоё юм болдог. Нэрэл энэ мэдээллийн 100 гэдэг бол амар мэдээлж байгаа юм байна. Би сая таныг хэлэхлээр л бодлоо л доо. Одоо жишээ нь өөр нэг хүний хийсэн үйлдэл таныг бухимдуулаад та тодорхой хэмжээнд стрессдчлээ тий. Тэгвэл тэрийг одоо бусдад илэрхийлээд ингээд биччихвэл би шал танихгүй хүн стресс зүсний төлөө би өөрөө ингээд стресстэй сууж ийн гэхээр энэ бол ерөөсөө бүр нөгөө сэтгэлийг хэртүүлээд байгаа. Тийм шүү дээ. Тэгэл дамжаал нэг юунаас дөрөхөр 1000 юуны евро дөрөгдөг шиг чинь цортой явчихж шүү дээ. Бидний оюун ухааны хоёр ажил байнга хийдэг. Нэг болохоор өнгөрсөн юм бодно. Нэг болохоор ирээдүйн юм бодно. Одоо цагтаа нэг жоохон байгаад ингээд явчихдаг. Тэгэхээр өнгөрсөн амьдч чадахгүй шүү дээ. Ирээдүйд амьдч чадахгүй. Одоо цагт амьдч оюун ухаанаа төлөвлөсөн байх. Дээрээс нь бид оюун ухаанаа удирдах сурах хэрэгтэй байхгүй. Би энэ дээр амьсгалыг орж гарч байгаа дээр төвлөргээд хэлэхэд би эзэн тушааж ш. Тэгэхэд миний сэтгэл энэ дээр байж ах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд ихэнх хүмүүс төвлөрч чаддаггүй. Өөрөөр төвлөрч чаддаггүй учраас оюун ухаан байнга ажиллаж идэг гэсэн. Ажиллаж идэг учраас бас их ядарч идэг. Хүний ер нь яг одоо биеийн үйлдэл хөдөлгөөнийг одоо гаргаж байгаа тэр илэрхийллийг сэтгэл удирддаг юм болов уу, тарих удирддаг юм болов уу? Одоо жишээлбэл одоо хүмүүс байдаг машин хүн хэн бариад байгаа лээ. Мотор нь ажиллаад машин авч явж байгаа шахав. Хүн барьж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан хүний бие хоёр зүйлээс нэг нь одоо бие тэгээ оюун ухаан. Энэ сэтгэл юу одоо юу лээ? Тарих гэдэг бол зүгээр энжин байхгүй, мотор байхгүй юу? Зүрх хөдөлгөөр. Оюун ухаан удирдах. Оюун ухаан гэхээр одоо миний биеийг хөдөлгөөд удирдах байгаа тэр зүйл ба шүү дээ. Тэгэхээр энэ оюун ухаан бүх амьд биений чинь амьд бүх организмаар талсан байна. Түүнээс зөвхөн энэ оюун тархин дотор байхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр машин барьж байгаа хүн барьж байгаа болохоос мотор нь барай явахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тарих гэдэг бол зөвхөн л юуны тэр одоо машинаар бол мотор нь удирч барьж явж байгаа хүн бол хүн өөр тийм. Тэгэхээр тарих гэдэг бол зөвхөн нэг одоо хүний организмын эхний нэг хэсэг л байхгүй. Бясалгалтай хоол ямар холбоотой вэ? Хүмүүс бясалгал хийж байгаа үед цагаан хоол идэх, мацаг барих тухай айгүйх ярьдаг штеп.
Тийм. Цагаан хоолны хувьд бол яг бяцлал сууж байгаа үед бол цагаан хоолтой байдаг. Цагаан хоол яагаад гэж хэлэх вэ? Нэгдүгээрт махтаа хоол бол нозоор ойр хөрөх нозооруулах нэг гал юу шороо мах бат ихтэй. Тэгэхээр нэг нозооруулах тий дээрээс нь ходоод модод махыг хүсэж байгаа юм. Цагаан хоол бол маш амархан шингэн бие хөнгөн байна. Нойр хөрөхгүй. Нэг бяцлал хийж ирсэн бол ирсэн шүү дээ. Тэрнээс унтах гэж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр тэр талаас их хөнгөн байдаг. Би маш олон тийм жишээг санаж байна л да. Өнөөдөр мацаг барьж байгаа, бяцлагч байгаа гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг хамгийн яриач тэр дотоод сэтгэлээрээч тэр. За ер нь одоо энэ мацаг гэдэг юм байна шүү дээ. Яг энэ дээр нуус нэг ярихад яг энэ бяцлал дээр бас мацагны асуудал байдаг. Яа тэгэхээр одоо шилбэл 10 хоног суучихсан хүмүүс одоо хууч бяцлах хийж шүү дээ. Анхудаа суугаад энэ тодорхой өдрийн тодорхой цаг ходоодын тодорхой хэсгийг тоосон байлгах хэрэгтэй гэж үздэг. Одоо их хоол дүүрчээр нөгөө амьсгал авчтай бяцлал төвлөрлөн цаадгалдаг. Тийм учраас тодорхой ишиг нь явандаа бол олон удаа суудсан хүмүүс болох яадаг хөр 10 цагаас хойш мэддэг. Энэ юу гэхэлэр нөгөө хотоодоо жирэтэ байлгаад бяцлалаа хийхэд ямар саадгүй болох гэж зорилготой. Өөрөлд нөгөө гол ажил маань сэтгэлээ төвлөрүүлэх, оюуханаа хөгжүүлэх гол асуудал тэр. Тэрэнд энэ зөвхөн туслах зүйл байхгүй. Тэгэхээр сүүлийн үед яасан гэхэл энийг чухал болгоод аваад байгаа байхгүй. Хоол одоо юу ч л ингээл тэд хоног бацаг байлаа. Энэ аюултай. Тэгээд энэ цагаан хоол мэдээж тэр одоо амт нь бол одоо өгч байгаа амт нь бол инээж байгаа сайхан байсгалтай өгөхгүй шүү дээ. Тэгээд завж шаналж байгаа. Тэгээд тэр маханд нь бол тийм энергиуд нь байж байгаа. Тэгэхээр бол 10 оны хугацаанд бол бяцлал хийж байгаа хүмүүс бол цагаан хоолтой байдаг. Тэгвэл энэ бяцлал суусан болгоно би гарахтаа данар цагаан хоолтой байгаарай гэж хэлдэг. Яа тэгэхээр яг үнэндээ эцэст асуудал хоолнд байдаг байхгүй юу? Сэтгэлд байна. Ямар ч удаа шунахгүй чадвал ямар ч хоол аршаа шиг гэдэг. Шунж идэх юм бол асуудал үүсгэдэг. Тэгэхээр бяцлал бидний заадаг бяцлал сэтгэлийг шунлаггүй болгох заадаг учраас шунлаггүй байгаад сурцсан хүн бол ямар ч хоол идсэн хор нөлөө болохгүй. Бурхны юунд дээр болохоор яа гэхээр тэр 10 цагаас хойш хоол идэхгүй байх. Эрүүл мэндэд маш сайн дээрээс асар их буйтай зүйлдэг. Тэгвэл байнга өдрөө өглөө оройгоо хоол идчихсэн гэгмэд 10 хоног хоол идэхгүй байчвал организм муутай шүү дээ. Дороод тэгж туйлшиж бас болохгүй байхгүй. Тэрийг ингээ хоолоо өдөөс хойш хоол идэхгүй ангуудаа бяцлал хийх зорилготой байсан. Тэгэхээр бяцлал хийж л оюуханы хөгжил дээ шүү. Түүнээс бацаг барьсаар оюуханы хөгжил дээ шүү. Тэгэхээр энэ манай монголчууд дээ шүү. Одоо зун мах иддэг үү те. Тэгээд энэ 10 цаг энэ одоо монголчуудад мацаг энэ төр барья гэж бол 10 цагаас хойш хоол идэхгүй байх. Тэгвэл шүн маш сайхан амарч ходоод өглөө маш гоё басна. Орой мах идсэн өглөө станы задуулсан шиг болдог шүү дээ. Тэгэхээр одоо эрүүл бай гэж бодвол туусаж хэтэрхийх олон хоног хоол идэхгүй мацаг барих бол бас буруу. Тэгвэл тодорхой хэмжээнд 10 цагаас хойш ялангуяа оройн хоол идэхгүй байх бол үнэхээр эрүүл явах тийм маш хэрэгтэй. Дээрээс нь бяцлал хийдэг хүнд бол орой хоол идэхгүй байх. Бяцлал төлөл маш гоё болдог. Хүний сургаал номд бол бадраа яг дотор юу өгөн тэрийг хүртдэг. Тэгвэл тэр хоолыг амтанд нь шунахул идчихээр маш гоё шингэдэг. Шунаж идэхлээр дараа нь яг л тийм хоол идмээр санагдана. Муу юм хөгжөөд шүү дээ. Яг ийм амтгүй бол идэж чадахгүй. Ийм одоо амтгч байхгүй бол идэхгүй юм ч юм уу тий. Тэгэхээр тийм байхгүй бол яах юм тий. Асуудал үүснэ шүү дээ. Тэгэхээр асуудал хоолнд байдаг, сэтгэлд байдаг. Монголчууд эрт цагаас махан биеийн бясалгал нь мацаг барих хэмээн үздэг байжээ. Тэр ч утгаараа зундаа хөнгөн хооллож ходоод гидсээ амрааж харин өвлийн хүйтнийг давахын тулд махан хоол голдууг хэрэгэлдэг хоолны өндөр соёлтой ард түмэн билээ. Мацаг гэдэг нь ямар нэг шалтгаанаар хоол идэх эсвэл ус уухаас тодорхой хэмжээгээр юм уу бүрэн татгалзах гэсэн ойлголтыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл бие организмыг цэвэршүүлэх өвчнөөс ангижрах оюун ухаанаа төвлөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм а. Эрт дээр үеэс монголчууд бэлгийн тооллын 8, 15, 25, 30-ны 40 өдрүүдэд бие хэл сэтгэлээрээ буян номын үйлд шамдаж махан хоолыг төвчиж цагаан хоол идэж мацаг барих уламжлал тогтсон билээ. Мацаг нь бие махбодын байгалийн цэвэршилтийн процесс бөгөөд эрт үеийн мэрэгд ухаантнууд тогтмол мацаг барьдаг байсан. Ингэхдээ дан ганц эрүүл байхын тулд ч биш сэтгэхүй оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Тэд тодорхой хугацаанд хоол ундыг төвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүүлж хоримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргаснаар хоол боловсруулахад зарцуулагддаг
их энерги, гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд үйлчилдэг гэдэгт бат итгэдэг байсныг их сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин өнөө цагт шинжлэх ухааны салбарт мацаг барих нь бэд ямар өөрчлөлт авч ирдгийг судалсаар байгаа бөгөөд энгийнээр тайлбарлан бичсэн номуудаж гарах болжээ. Тухайлбал дэлхийн уншигчдад хэдийн танил болсон Америкийн зохиолч Пол Брегийн Үлсэхүйн гайхамшиг, Оросын эрдэмтэн Малаховын ижил нэртэй номуудыг нэрлэж болно. Мөн ангах ухаанд хэмжилгээний зорилгоор үлсэхийг ашиглах нь бий. Учир нь зүрх судасны үйл ажиллагаа, зарим төрлийн харшил, амьсгалын замын эрхтний өвчлөлийг мацаг барих, үлсэх аргуудаар эмчилж болдог гэж үздэг юм а. Тогтмол хугацаанд өөрийгөө үлсгэснээр жингээ хасах, эрүүлж их давуу талтай. Үүнээс гадна 7 хоногт нэг удаа тогтмол мацаг барихад хүний оюуны чадамж, төсөөлөн бодох чадвар, уран бүтээлч чанарыг огцом нэмэгдүүлдэг давуу талтай гинэ. Тухайлбал алдарт Битл самтлагийн ахлагч Джон Леннон мацаг барьж бясалгал хийх өсөглөнд донтсон нэгэн байсан гинэ. Тэрээр ихэнх уран бүтээлээ ийм уюудтай бичдэг байсан бөгөөд түүний алдарт дуунуудаж зөвхөн авьяасаас бус зөв мацаг барьж чаддаг байсантай холбоотой гэж ярилцлага хүртэл өгч байжээ. Зөв үлсэх, мацаг барих үед биеийн эд эсүүд өсөж төлжиж, шинээр нэмэгдэн хуучирч өтөлсөн эсүүдийн задрах процессыг дэмждэг билээ. Биеийг эрүүлжүүлэгч гол хүчин зүйл нь үүнээс эхэлж байгаа гэж ойлгож болно. Мөн мацаг барих үедээ бясалгал хийж байхыг эмчнэр зөвлөдөг. Хүн мацаг барина гэдэг нь өөрийн сэтгэлийг барьж хянахын тулд сэтгэлийн ханамжаа сайн дураараа хязгаарлана гэсэн үг юм. Иймд мацаг барихын тулд тухайн хүн сэтгэл санааны маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаанд тод ойлгомжтой байж эрч хүч эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодчийн хит нэвтсэн хорыг гадагшлуулж эхэлж байгаа учраас таныг нилээд сүлдэж болно. Жухам энэ бол мацаг үйлчилж байгаа шинж. Нөгөө талаар бие махбодод удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь гадагшлан ялгархад бэлэн болж байгаа нь тэр юм байна. Хорвотор байгаа ихэнх бяцлагууд бол зөвхөн сэтгэлийн өнгө хэсгийг тавьчилдаг. Сэтгэлийн гүнрээс орч чаддаг. Пепшнагийн онцлог яг одоо энэ дээр гарч ирдэг. Пепшна бол сэтгэлийн гүнэр нэвтэрдэг. Яг тэгэхээр нөгөө сэтгэл тугаарсан стрессийн файлууд ба шүү дээ. Одоо ингээд хүн төрснөөс хорвот төрснөөс хойш одоо болтол оюуханд үүсгэсэн бүх мэдээлэлүүд байгаа шүү. Хаашаач алгуулаагүй. Хүмүүс тэгдэг би нэг тэр жижиг амралтанд яваад ирлээ нэг сайхан болчлоо. Үгүй дарагдаад сэтгэлийн гүнэр орчдөг байхгүй. Бүх одоо ингээд бяцлал хийгээд ирсэн хүмүүс тэгдэг. Ямар сони юм бүр багын мартагдсан зүйл ингээд санагдлаа. Бяцлал хийж байгаа хүмүүс нэг анхаарлаа тэн дээр төвлөрөөд байхад шинээр юм ботгоо болчихдог байхгүй. Тэнгуут нь яг хуучнууд нь ингээд касет ирвант хийсэн юм шиг гарч ирдэг. Бидний оюухан ингээд 24 цаг 30 тоног юм рекордлж байгаа. 6 мэдрэхүүгээр сонсон нь. Тэгэхээр энэ бүх бичлэгүүд байгаа гэсэн. Хадгалж оюухан ч байгаа гэсэн. Тэгэхээр бяцлал хийгээд шинээр юм ботхгүй байгаа хуучны гаргаж ирээд хэрэггүй устгаад ингээд явсараа багын юмуд усаж болж байгаа бол жоохон хичээвэл тэрний уртхыг харж болно. Тэгэхээр энэ бол хүний амьдрал гэдэг бол одоо ингээд өнөөдөр та бид байгаар дуусч байгаа ш. Яагаад энэ үргэлжлээд байгаа юм гэхээр бид нар энэ амьдралаа зөндөө юм хийгээд байна ш. Сайн ч юм хийж байна, муу ч юм хийгээд байна. Энэ бүх үйлдэл өр дагавар хязгаарны цагт алгуулчихдаг байхгүй. Тэгэхээр энэ энергийн хүч сайныг ирээдүйд авчирна, мууг авчирна. Хүн төрлөخت нь их хэсгээс аяасан бие лагшин байна. Бишээ бас оюухан байна. Хоёр зүйл байгаа шүү дээ. Одоо хүн нас барахад оюухан байхгүй нөгөө тэр бие хөдөлгөөд байгаа эсвч байгаа шүү дээ. Тэр оюухан байна. Тэгэхээр бие лагшин байна, их хэсгээс аяасан оюухан байна. Бие хитдэг. Тийм бие хитгэхээр бид нар бие усанд дугаарч мэддэг. Тэгэхдээ ертөнцийн шинжилгээ ухаан мундаг хөгжсөн ч гэсэн шинжилгээ ухаан хязгаарч хүмүүсийн сэтгэлийн хэрийг яаж агарах бие хийж байгаатай адилхан сэтгэл хэрдэж байгаа. Сэтгэл бол бүр амар их хэрддэг. Одоо сэтгэл асар их процесс минут секунд дотор явж байдаг. Одоо ингэ ярьж байгаа хооронд давхар бодож юм бодож байгаа шүү дээ. Энэ оюухан ч аимсан хурцтай ажилдаг. Тэгэхээр биений хэрийг угааж мэдж байгаа. Сэтгэл ялгааг хийчихэж байгаа шүү дээ. Тэр сэтгэлийн хэрийг угаадаг одоо аргыг орчин үеийн шинжилгээ мэдэхгүй. Бясалгал гэдэг зүйлтэй энерги гэдэг нэршил бас холбогдож таардаг байна. Тэгэхээр энергитэй хүн, энергигүй хүн гэж ингэж ялгаж ангиж болд юм байна. Хөө энергитэй энергигүй гэдгээр биш. Сайн энергитэй, муу энергитэй л юм. Сэтгэлдээ муу юм бодоод байдаг, муу юм хийгээд байдаг хүн. Тэгэхээр ямар нэгэн үйлдэлээ сэтгэлдээ эхлээд бодож хийж байгаа шүү дээ. Амтай алыг бол шууд алчихгүй шүү дээ. Алыг гэсэн бодол өсч. Өөрөөр тэр амтай алхас хүн төрөлд өөрийг алчаад шүү дээ. Тэр тийм бохир энерги сэтгэлдээ бий болгож байгаа тэр бохир энерги бий болж байгаа. Тэгэхээр тэр нь
Тэгээд дээрэс нь тэр бохир энерги чинь дэмждэг ертөнцийн байгаа бохир энергиуд байна. Тэгээд тэр хүнийг одоо хүндэгдэг шүү дээ. Мөнгө мөртөө архив ухах болохоор мөнгө олчдаг тийм. Бас тэрийг нь муу зүг рүү явахад тусалдаг муу зүгийн хүч юмс байна шүү дээ. Сайн юм хөлөл юм. Тэгэхээр ерөнхийдөө энерги өнгөж ирсэн байхгүй. Тэгээд энэ энерги гэдэг ойлголт маань өөрөө юу юм бэ? Шинжлэх ухаанд яаж тайлбарлах энэ бясалгалд бас ямар ойлголт байдаг энерги? Тэгээд бясалгал ялангуяа өвчнөө бясалгал хийх үед бол сэтгэл ариусдаг тийм сэтгэл тайван амгалан болдог. Тайван амгалан болохоос гадна сэтгэл асар нэг зүг төвлөрдөг чадвартай болдог. Нэг юм дээр төвлөрөөд ирсэн тохиолдолд бол тэр ариусан сэтгэл төвлөрөхлөөр асар их эрч хүч энергийг тэр хүнд өөрт нь бий болгодог гэсэн. Тэгэхээр бясалгал хийгээд дээрэс нь яг випшна бясалгал хийдэг хүмүүс бол энэ сэтгэлийнх нь амар амгалан энэ энергийн төвлөрөл нь зөвхөн сэтгэлийн өнгөн хэсэг биш. Бүр гүнээс төвлөрдөг. Тэгэхээр асар их эрч хүчтэй энергийг тухайн хүн өөр дээр бий болгож чаддаг гэсэн. Тэгэхээр тэр эрч хүч энерги нэг өөртөө болгоод ирэхээр яадаг вэхээр тэр хүнээс тэр хүн дээр өөр дээр ганцхан хадгалаад зогсохгүй шүү дээ. Орчинд нөлөөлнө. Орчныг ингээд амар гоё энергиэр одоо эерэг энергиэр цэнгэлнэ гэсэн. Гэхдээ одоо чинь муу энергитэй байлаа гэхэд зүгээр тэр муу энерги гэдэг зүйл давмгаалцсан л байгаа болохоос биш. Ортос сайн энергигүй гэсэн үг биш тий. Тэр үеийн энэ хоёрын одоо балансыг тэнцвэрлэх шийдэм үү? Эсвэл сайн энерги гэдэг зүйлийг илүү давуулахын тулд хүн ер нь нэг төрөнд яах хэрэгтэй. Энэ энерги гэдэг сэтгэлтэй болоотой байхгүй. Сэтгэлийн сайн муу гэж шүү дээ. Тэгвэл тэр сэтгэлийг л муу дадал зуршлыг арилгаад сайныг хөгжүүлчихвэл сайн энергитэй болно гэж. Тэрээс өөр арга байхгүй. Муу юм хийхээр би өөрийгөө зовоод байгаа. Тэгэхээр энэний үр дагавраас бол би өөрөө зовж байгаа. Би зовж байгаа шалтгаан би өөрөө юм байна. Миний сэтгэл үүсэж байгаа муу бодол, муу дадал зуршил арх тавьд дурддаг байдаг тийм холгой хийдэг гэдэг. Энэ дадал зуршил маань намайг зовоогоод байна гэдэг. Энийг арилгавал энэ би сайхан амьдарч болох юм гэдэг ойлгочдөг байна. Аргунаас өдөр. Тэгэхээр муу юм хийхгүй явна. Ихэнх хүмүүс тухайн юм хийчихэд одоо хүн хараагүй юм чинь гайгүй байл гэдэг ч гэдэг ч юм уу тийм. Тоодгүй. Аажим энэ чинь нэмэгцээр яваад нэг өдөр асуудал үүсэн шүү дээ. Хийсэн үйлчлэг үр дагавар. Энэ байгалийн энэ үйл үр гэдэг бол энэ байгаль амар өөрөө супер компьютер байхгүй. Чиний оюуханд үүсэж байгаа бүх юмыг хадгалж байгаа. Тэгээд хэвт үед нь гаргана. Одоо тий. Тэгэхээр энэ бясалгал зайлшгүй одоо хүн бүгд асуулттай дээр байвал бясалгал хийж байгаа сэтгэлээ зөв болгож авахгүй бол асуудал чиний зовж байгаа шалтгаан чамд байгаа. Чиний сэтгэлийн хэр уртагтай байгаа. Тэгээд энэ бясалгал хийгээд ирэхлээр одоо яг саяны бясалгал хийхээр сэтгэлийн өнгө хэсгээ сайхан тайвшраад өөрөөр компьютерээр ярих юм бол десктопд байгаа вирусыг томтол бослоо гэсэн. Тэгвэл нөө сэтгэлийн гүнд байгаа цэвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ихэнх бясалгалууд бол ерөөсөө яг энэ дээр л сэтгэлийн өнгөчлөлөөр л жоо тайтгаруул, тайвшрал өгөөл нэг гоё болгоод орхичдаг. Гүнд байгаа хэсэг ихэнх файлууд чинь сэтгэлийн гүнд байгаа шүү дээ. Төрснөөс одоо хүртэл яг урд хойд төрлийг байхгүй мэдэхгүй юм байна гэдэгхэд одоо энэ төрөлдөө төрснөөс хойш сэтгэлдээ янз янз болчихж байгаа шүү дээ тийм. Өглөөс хойш орой хүртэл сэтгэлдээ үүсгэж байгаа үйлдэлийг ажиглах нь бол нэг сайхан хүн таарахаар баярлна, муухай хүн таарахаар хямарна. Тэгээд гоё хүснэ саад баярлна, муухай хүснэ саад уурлна. Тэгээд хүн чинь янз янз болж байгаа шүү. Тэгэхээр оюун ухаанд үүсгэж байгаа бүх файлууд бүгд байдаг. Ерөөс хаашаа залгуулдаг. Бясалгал гэдэг бол өөрлөө харж өөрийгөө анзаарч мэдж чаддаг байхгүй. Би ямар хүн бэ? Сайн уу муу юу? Миний сул тал юу вэ? Миний сайн тал юу вэ? Сул талыгаа би яаж арилгах вэ гэдгийг арган заадаг ч байсан ч тийм. Хийгээд үзсэн бол ингээ уурна алгуулцаад байгаа гэдэг. Энийг хийгээд байвал би миний уур алгуулах юм байна. Энийг хийгээд байвал миний сайн чанар хөгжих юм байна. Ер нь дөрвөн тийм юм байдаг л та. Хүн өөрийг анзаараад өөрт байгаа сайн чанарыг анзаараад тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Өөрт байхгүй сайн чанарыг байвал тэрийг хаалгаа нэгээд орлохыг хичээх хэрэгтэй. Өөрийг ажиглаад өөрт муу чанар байгаа бол тэрийг арилгахыг хичээх хэрэгтэй. Байхгүй муу чанарыг орлохыг хичээх хэрэгтэй. Ингэж одоо өөрлөгөө хандаж яахгүй бясалгал хийж ажил өөрлөгөө хандаж сурдаг. Түүнээс одоо намайг ярьж байгаа байхгүй. Бясалгал хийж ажил өөрийг үнэхээр ойлгодог байхгүй тийм. Түүнээс одоо ном уншсаад за нэг мундаг эрдэмтэн ном уншиж сууж байгаа заавал худлаа зөвөр тэр хүний хэлснийг л тотмаа шиг давтаж байгаа болохоос биш тэр хүний мэдээсний мэдрэг болно шүү дээ. Бид нэр Деважан 5 гэж тийм хийсэр ойлголтыг ойлгодог боловч өнөөгийн ертөнцид өнөөгийн нийгэмд өнөөдөр бидний энэ дэлхий дээр яг л хажууд зэрэгцээ амьдрдаг юм биш үү? Тийм шүү дээ. Одоо тэгээд профессионал бясалгал бол зөвхөн өнөөдрний хүний нэг сайхан баясгалантай байх бясалгал төдий биш гэсэн. Бясалгал энийг хөгжүүлэхэд бол энэ биеэр одоо нагуулж өгнө хэлсэн мэт. Энэ биеэрээ окторгууд шүү шиг нисэж болох. Далаад загс шиг нисэж одоо шүмж болох ийм гоё шинж ухаан байхад хүмүүс яагаад энийг сонирхгүй байна гэж. Тэгээд одоо ихэнх хүмүүс бол тэгэл одоо нэг материалын амьдралынхаа чи биедээ холцоргол амьдрал дуусчих гээд байна шүү дээ.
Бяцлал хийгээд энэ хүнийхээ амьдралыг одоо аз жаргалаар дүүргээд өөрөө аз жаргалтай амьдраад тэгээд олон хүнд аз жаргал өгөөд яг тэр хүний амьдрал бол асар амьдралын хорон бүр асар үнэтэй байхгүй. Энэ хорон бүр дахиж эргэж болохгүй. Одоо та тэр ярьж байгаа хооронд өнгөрсөн 1 минутыг ямар $1000 сая өгөөч эргэж ирэхгүй. Тэгэхээр бидний энэ хорвоодар амьдрал хугацаа байна. Энэ хугацаанд хорон бүрийг бид нэр диваачнд байх юм шиг өнгөрөх боломж байна. Бяцлал хийжлээ амрам болгоод энэ дотор ертөнц амрам болгочвол тэгээд энэ төрөлд аз жаргалтай амьдарч чадсан хүн дараа төрөлд амьдарч аз жаргалтай байх нь тодорхой шүү. Бяцлал гэдэг зүйл одоо маш олон салаатай сэдв юм. Тэгээд ямар тач бидний өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчд маань тодорхой ч гэсэн тодорхой ойлголтыг олж авсан болов уу гэж бодож байна. Цааш нэгэд тав тэрийн ярилцлага үргэлжлээл байхаар шинжтэй байна. Тэгээд энэ тэргүнд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь өндөр амжилт хүсье. Олон хүмүүст бас энэ зүйлээ зааж сургаж буян үйлдэрээ гэж хүсье. Хүний дотоод сэтгэлийн амар амгалан аз жаргалыг мэдрүүлэх энэ үйлд тань одоо өндөр их амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд өнөөдөр та бүхэн өөрсдөө бас цаг заваа гаргаад манай төв дээр хүрэлцэн ирээд энэ сайхан одоо миний дуртай сэдвийн тухай надаас асуугаад тэгээд энэ Монголынхаа олон хүн энэ сайхан зүйлийг мэдэхгүй байна. Бурхны гайхамшигтай зүйл. Бурхны шашин гэдэг болохоор биш л дээ. Хүн төрлөختөнд өгсөн гайхамшигтай зүйл нь одоо яг оригиналаар цэврээрээ сайхан байгаа гэдгийг Монгол 3,500,000 хүмүүс мэдсэний 20,000 л байна. Ихэнх мэдэхгүй байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүмүүс олон хүмүүст энэ тухай мэдээг хүргэнэ гэдэг бол та нар бол асар их буян хийж байгаа. Тэгэхээр бол бас цаг зав гаргаад ирээд энэ ярилцлага хийгээд энэ цаг мэдээг онд хүргэж байгаа та бүхэнд тусдаа маш их баярлж байна. Тэгээ та бүхний цаашдын амьдрал чинь аз жаргал өсөе. Нэг өдөр бас 10 хоног гаргаад хөрөөд ирэх. Тийм. Сая ярьсан юм гэж би ч мэдрээд үзээрэй. Тийм. Гол нь бол үр дүнг нь тэр дорн мэдээж болдог. Тийм. Түүнээс биш дараа төлдөг гэсэн юм байхгүй. Тийм. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Өчигдөр хасачраагийн зочин нэвтрүүлэг нэгэн шин дугаараа хүргэлээ. Хэрэгтэй хэрэггүй асар их мэдээлэл. Техник технологийн энэ их хөгжил дунд амьдарч байгаа бид дотоод сэтгэлийнхээ чанд руу өнгөснөр хэрхэн өөрчлөгддөг. Ямар оргилд хүрч болох болон аз жаргалд хүрэх аялал хол биш гэдгийг ойлгож ухаарсан бизээ. Мөн бяцлаглыг хэн хийх ёстой? Бяцлал хийснээр хүний дотоод ертөнцид ямар өөрчлөлтүүд ордог зэрэг бяцлаглалын хүрээнд бид энэ удаагийн нэвтрүүлгээр дамжуулан мэдээлэл хүргэхийг эрмэлзлээ. Байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Ой хэрийн түмрээс урдчлан сэргийлье.